За сайн байцгаана уу? Globus podcast-ын сонсдог эрхэм сонсогч та бүхэндээ бас нэг сайхан өдрийн мэндийг хүргэе. Манай энэ удаагийн дугаарт төв зочныг ураад Ирланд улсаас холбогдоод манай Сараа оролцож байгаа. За сайн байна уу Сараа? Сайн байна уу? Сараа, хоёулаа би танаас зөвшөөрөл аваад одоо чи гээд найзууд ярьж байгаа юм шиг чөлөөтэй ярья гэд ингээд тохирсон байж байгаа тийм ээ? Тийм. Намайг энэ дээр тавьсан дараа зэрэгцэл ярьсан дээр би санал өгсөн. За тийм болохоор хоёул ингээд чи гээд ярьчих гэж бодлоо. Манай зочны нэр нь Батсүхийн Саран гэрэл гээд Ирланд улсад ирээд 19 жил амьдарч байгаа одоо нэлээд удцсан гэсэн үг. Гадарлаад одоо доторлох тал руугаа орчихсон. Нэлээд доторлоод Ирландыг явж байгаа тийм зочин байж байгаа. Тэгээд манай зочны бас нэг онцлог зүйл юу вэ гэхээр тухайн орондоо нэлээд одоо Ирландын тэргүүлэх их сургуулиудад тооцогддог олон улсын их сургуулийг төгссөн бизнес эрхлэлгийн майстер өшөө бас 2-3 одоо ихтэй сургуулиудыг төгссөн сурсан сургуулиудын онцлог ямар мэргэжлэр төгссөн гэх мэтчлэн мэдээлэл өгөх үү? Яг миний хувьд бол яг өөрийгөө хөгжүүлэх энэ улсад байр суурь олохын тулд энэ улсын зөвшөөрөгдсөн одоо улсын их сургууль коллеж тэгээд тэр зөвшөөрөгдсөн сертификат дипломнуудын ангид суралцахыг хичээдэг. Анх 2002 оноос хэлний сургалтаар явж байгаа сүүлдээ ерөөсөө коллежд орох хэрэгтэй юм байна би гэж удаа тэгээд улсын коллежд нь ороод компьютерийн Microsoft одоо анхан шатны програмуудын тэрийг хэрэглэхийг сурсан. Тэгээд InDesign, Illustrator гэдгийг сураад дараагаар нь бас нэлээд сайжрах санаатай нэг нэхлэнгийн туслахын bookkeeping гэсэн нэг жилийн юунд нь сурсан. Тэгээд дараа нь бизнес англи хэл миний англи хэл чинь яг сүүлд сурсан болохоор нэлээд одоо тэр нэг юуны коллеж их сургуулиудын юунд бол айгу хангалтгүй санагдаад би өөрийгөө бас нэлээд боловсруулах хэрэгтэй байна гэж бодоод англи хэлний медиа гэсэн хоёр сургуультаас нэг хэвлэл мэдээлэл англи хэл гэсэн анги суртан дараа нь бизнесийн юуны анги сурсан нэг энтхийн хар бол нэг 6 дугаар төвшин гэж ярьдیں۔ 3 дугаар төвшнөөс 6 дугаар төвшин хүртэл сурсан. Тэгээд дараа нь 7 дугаар төвшин, 8 дугаар төвшин дээр нэг сургууль сурсан. Энэ их сургууль нь худалдаа үйлдвэрлэлийн их сургууль одоо University College Dublin гэж байгаа. Тэрний Queen's их сургууль гэж байгаа. Тэрийг сурсан. Honors дэгритэй төгссөн. Бакалаврын дээдлийнх нь гэж хэлж олно. Яг би өөрөө бас нэг айл болохоор сайн л ахиж чадах юм бол миний дараа нь ажил олгох тийм ээ өрсөлдөөний талбар дээр би нэлийн өндөр байр суурь эзлэх байх гэж бодсон. Тэгээд дараа нь мастрын кредитүүдийг Trinity College Dublin гээд энэ улсын яг нэг номерын 400 жилийн настай их сургуулийг төгсгсөн Tangent-ийн одоо шинээр сэтгэх бизнесийн удирдлага гэсэн тийм ангир төгссөн. Тэгээд их сургуультай ажиллаж байна. Тийм байна. Trinity их сургуулийнхаа одоо мэдрэлийн эмийн шинжилгээ судалгааны төслийн санхүүгийн менежер гэдэг байр суурин дээр ажиллаж юм байна. Таны оронд очоод их сургуульд сураад тэгээд тухайн их сургуультай бас ажилч нь болоод орно гэдэг бол нэлээд том амжилтуудын нэг илрэл гэж би их харлаа. Чиний хувьд 19 жилийн өмнөх сараагаас өнөөдрийн сараа яаж өөрчлөгдсөн бол? Ер нь нэг юм үг гэдэг штэ. Хэрвээ та юу ч өөрчлөхгүй юм бол юу ч өөрчлөгдөхгүй гэдэг үг гэдэг. Та юугаа өөрчилж чадсан бол энэ 19 жилийн хооронд? Одоо миний хувьд өөрчлөлтнөөс ерөөсөө айдгүй. Аль болохоор зөрөгтэй өөрчлөлтүүд хийдэг. Гэр орон жижиг том ч хувийн ч юм уу эсвэл нэг ажил албан тушаалын хувьд би их зөрөгтэй өөрчлөлтүүдийг гаргадаг. Энэ бол миний өссөн гэр оронд миний аав ээжээс өглөөсөн юм баг гэж боддог. Өөрчлөлтийг бол зөрөгтэй хийдэг. 19 жилийн өмнөх сараа өнөөдөр хатуужилтай хэвээрээ хөдөлмөрч хэвээрээ гэхдээ би бол арга ухааны олж хөдөлмөрлөх тийм өндөр түвшинд хүрсэн гэж өөрийгөө хэлж болно. Дээрэс нь боловсрал мэрэгжил хоёрыг ялгах ухаан суусан болов уу гэж боддог. Тэгээд амьдралын чухал одоо хүн одоо амьдралд миний хувьд одоо хамгийн чухал юу вэ гэдгийг ойлгож одоо нэлээд өндөр түвшинд хүрсэн байх гэж бодож байна. 30 настай байхдаа одоо баг ийм чухал гэжсэн юмнууд чухал бушуулаад одоо нөгөө хүрч чадахгүй байх гэсэн нэг имижээс юм уу тийм ээ мөрөөдөжсэн юмнуудаа хүрсэн. Мэдээж надад дахиад өшөө мөрөөдөл байна. Тэгэхээр би яг
19 жилийн өмнөх сараа бол өөрчлөлт хийсэндээ баярлж байгаа, өөртөө ийм бахархалтай илүү хөдөлмөрч гэхдээ аргыг нь олж хөдөлмөрлөдөг, илүү юм сурсан, илүү хүмүүстэй танилцаж уулзсан, янз бүрийн орны, янз бүрийн нийгмийн байр суурьтай, ажил мэргэжлийн хүмүүстэй танилцаж уулзсан. Тэгэхээр бас хүнээс сонсох тийм арга барил сайтай, хэрэгжүүлэх арга барил сайтай тийм хүн болсон болов уу гэж өөрийгөө би үнэлж байгаа. Би бас өөр хүмүүсээс дүгнэлт авахд надтай бол их санал нээж намайг урамшуулдаг болохоор зэрэг би эндээ бол нэлээд итгэлтэй байна. За баярлалаа. Ирланд ихтэй сургууль сурахад нэлээд их зардал мөнгө ордгоо гэж би сонсч байсан. Тэгэхээр ер нь манай монголчуудын ихэнх монголчуудын нэг том асуудал гэдэг тийм сургуульд сурахад зардал мөнгөний асуудал хэцүү гэж яригддаг. Тэгэхээр та энэ санхүүгийн асуудлуудыг яаж шийдэж, энэ олон сургуулийг төгсөхөд ямар санхүүгийн боломжтой болоод энэ олон сургуулийн ард гарсан бол? Асуудал бол их өргөн хүрээтэй асуудал. Миний хувьд бол 19 жилийн өмнө ирэхэд орон сууцны түрээсийн үн хямд арай хямд байсан. 750 евроор сар түрээслэхэд цагийн цалин 7 евро 50 цент байсан. Одоо болохоор зэрэг цагийн цалин 10 евро байхад тэр яг адилхан хөсөж байсан байрнууд чинь бараг 2000 евро хүрсэн байгаа. Тэгэхээр тэр үеийн нөгөө одоо инфляцийн түвшин бол тийм өндөр байгаагүй. Тэгэхээр тэр нэг ашигтай тал байна. Хоёрдугаар нэг ашигтай тал нь гэх юм бол энэ улс цагаач тийм өндөр хэмжээгээр орж ирээгүй, ажил их байсан учраас нөгөө оюутны визтэй гээд нөгөө нэг заах нь бага, баг ажилчин хэрэгтэй байсан. Бидний хэлний түвшин баг хамааралгүй ажиллаад хийж чадчихвэл тийм ээ. Тэр энэ хоёр ийм том юунууд үзүүлэлтүүд маш их нөлөөлсөн. Тэгээд тэрний хажуугаар би мэдээж аривч хямгч нөгөө нэг бид нар чинь хэлдэг шүү дээ. Юмхнаар юм хийн гэгчээр их аривч хямгч байсан. Миний хувьд бол юу ч хулаа нэн шаардлагатай юмдаа би мөнгөө зарцуулаад бусад юмнуудыг би дандаа хэмнэж хийжсэн. Нөгөө ардаа болохоор би байрны ар гэртээ надад мөнгө явуулах шаардлагагүй байсан. Шаардлагагүй ч гэжтэй мэдээж мөнгө хэрэггүй хүн хаваа. Гэхдээ ямарсан манай ихч намайг өөрийгөө сургууль сурга. Тэгэхээр зэрэг Монголд байгаа хүмүүс гэртээ он чинь болно гэдэг ямар нэгэн тийм байдлаар эргээд мөнгө явуулах шаардлагагүй тийм байсан учраас би өөрийгөө нэлээд өндрөөс нөгөө нэг эдийн засгийн хувьд нэлээд өндрөөс ихсэн гэж үзэж байгаа. Надад мөнгө байгаагүй ч гэсэн би карманда $100 бууж байсан. Мөнгөө солиод яхад 80 евро болж байсан. Нэг сарын нөгөө нэг галтрагны билет аваад би цаана 60 евроор аваад цаана би 20 евротой үлдчихсэн. Тэгэхээр би санхүүгийн хувьд бол баг нөгөө нэг ард эхэлсэн юм шиг сонсогдож байгаа боловч нөгөө цаад арын батлан даалт гэдэг бол надад нөгөө би над дээр ингээд нөгөө тулгуурлаж байгаа одоо тийм ээ би одоо эргээд ингээд зайлшгүй шаардлагатай тэтгэх тийм шаардлагагүй байсан учраас миний хувьд бол санхүүгийн хувьд өндөр ихэлсэн гэж хэлж болно. Мөнгөний хувьд бол би маш их ажилласан. 7 хоногийн 5 өдөр өдөөс өмнө цэвэрлэгээний компанид ажиллаад өдөөс хойш нь юуны компанид үйлчлэгээний газар ажиллаад тэгээд 7 хоногийн 2-оос 3 шөнө асаргааны ажил хийжсэн. Тэгээд сүүлдээ би энэ асаргааны ажлаа би Монголд бага эмчийн мэргэжилтэй байсан учраас нэлээд хэл сайтай ирсэн учраас би асаргааныхаа ажлаар давмгайлах нь надад юуны цаг нь урт төлбөр нь өндөр юм байна гэж тооцоолоод асаргааны ажиллаараа би давмгайлаад сүүлдээ асаргааны ажил хийж ирсэн. Энэ хугацаанд бол би мөнгөө сайн хэмжиж чадсан. Ганцхан тэр нөгөө юун дээрээ биш. Санхүүгийн хувьд асаргааны ажил надад бол ганцхан хөрөнгө оруулалт байгаагүй. Тэр нь болохоор нөгөө энэ улсын соёл эрхэмшилтэд ойрхон байх. Хизээ ямар үг хэлэх үү, хинтээ юу ярих уу, тийм ээ нөгөө нийгмийн бүх шатны давхаргын нөгөө нэг асаргаа хийлгэж байгаа нөгөө харилцагч нарын амьдралаас би их юм сурсан болохоор энийг бол би мөнгнөөс илүүтэй энэ талаа бас их үнэлдэг. За баярлалаа Сара. Өөрөө чи хийж байгаа ажил одоо мэдрэлийн эмийн шинжилгээ судалгааны төслийн санхүүгийн менежер гэхээр яг би германаар жишээ татаад хэлье. Миний мэдхийн ер нь судалгаа хийж байгаа институт юм уу профессорууд Германы судалгааны сан гэж байдаг. Deutsche Forschungsgemeinschaft гэдэг байдаг. Эсвэл холбооны боловсрал судалгааны яам, эсвэл Европын холбооноос ч юм уу санхүүжилттэй авах тийм боломж байдаг. Судалгааны одоо саналаа бичээд өрсөлдөөд тийм. Тэгээд тэнд явсан хүмүүс маань одоо санхүүжилттэй авах боломжтой байдаг. Одоо тэр проект ч юм уу тийм боломжууд байдаг. Тэгвэл судалгааны төслийн одоо санхүүжилттэй яаж босгох юм бол
хаанаас авах тийм боломжууд байдаг юм бол одоо өөрөө энэ зүг рүү ажилт юм биш үү? Мэргэжлийн. Тийм. Энэ одоо яг манай сургуулийн би бас урд нь бас хэд хэдэн төсөл дээр ажиллаж байсан л да. Судалгаа шинжилгээний төслүүд дээр би ажиллаж байсан. Би нөгөө төрөөчгөн сурсан сургуультай би бас дадлагын ажил хийж байсан. Бас хувийн компанид би судалгааны юм дээр ажиллаж байсан. Энд болохоор судалгааны ажил яг манай юуны дагуу бол ийм байгаа 10 профессор байгаа. Миний нөгөө төслүүдийн хариуцаж санхүү хүний нөөцийг хариуцаж зохицуулж тэгээд орлого зарлага энэ төрлийн зохицуулж 10 профессор байгаа. Нэг 30 орчим орж гараад 30 орчим докторууд байгаа. Нэг 20 орчим судалгааны туслахуд байгаа. Тэгэхээр эдний нөгөө орлого зарлага одоо тоног төхөөрөмж юм уу эсвэл тэр чинь бас хөрвөгч энэ тэр юмнууд хэрэгтэй л да. Тэрийг би тэрнийх нь би яг нөгөө юунуудын орлого зарлагын бүх юмнуудыг хариуцсан. Яг эднэр нөгөө нэг төсөлд өрсөлдөхтөө төслөө сэдвээ аваад тэгээд энэ энтхийн эрүүл мэндийн салбар, энтхийн эрдэм шинжилгээний салбар, энтхийн нөгөө эмийн нөгөө нэг том корпорацууд байна тийм ээ. Тэдний салбар Европын холбооны улсын эмийн эрдэм шинжилгээний салбар, Европын холбооны улсын нөгөө юуны судалгаа шинжилгээний салбар тэгээд юуны яг хамгийн том төрчин нөгөө юунд байдаг, Голландд байдаг бас тэрний том салбар, Америкийн нөгөө CDC гэдэг нөгөө нэг халдвар судлалын салбар, одоо ингээд өвчин судлалын салбар гэх тийм ээ. Эднэртэй ингэж харилцаа тогтоогоор тэднэртэй ингээд төслөө ингээд бичсэн юмнууд ийм дээр чиглэлээр судалсан ийм санаа гарч энэ талын судлаад одоо харилцан ингээд ярилцдаг. Одоо имэйлээ бичээд ийм нөгөө пропозал хийн гэдэг тийм ээ саналаа өгдөг. Ингээд манай энтхийн эрүүл мэндийн салбар бол улсын салбар, эрдэм шинжилгээний салбар, улсын салбар, ер нь ихэнх нь улсын салбар. Ганцхан нөгөө хувийн эмийн нөгөө корпорацууд чинь болохоор шууд нөгөө нэг патенттайгаа тохирдог. Тэгээ бус талаараа бол тэгэл хөрөнгө оруулалтаа хийгээл ингээд явчихна тийм ээ. Энэ их нэлээд маш шудраг, миний нүдэн дээр бол маш шудраг байдаг. PhD хийж байгаа оюутан би ийм хийсэн ингэж санал гаргасан ингээд хийх юм бол тэр нь шудраар ингэж яагаад юмнуудаа бичээд саналаа өгөхөд бид нар за энэ PhD оюутныг нэг 300 мянган еврогоор санхүүжүүлье. Эндээ цалинд нь тийм юм орно. Тэдэн хувь нь орно. Тоног төхөөрөмж тэдэн хувь орно. Юуны замын зардал тэдэн хувь орно. Тэгээд одоо нэг оролцогч байна тийм ээ, одоо хүн хэрвээ хүн оролцох юм бол хүнд одоо зориулаад тэдний зардал тийм орно гэд ингээд зааг нь өгч. Тэндрээс ерөөс идэр гарах ирэх байхгүй. Яг тэрийг л мөрдөн цалингаас нь илүү гарахгүй, дутуу гарахгүй. Тэр дундаас нь ямар нэгэн байдлаар хэн нэгэн шимтгэл авахгүй шууд нөгөө нэг директ тийм ээ, яг л ингээд оролцоод ингээд л явцдаг. Тэгэхээр энэ судалгаа шинжилгээнийх нь хувьд тэгээд миний ингээд харж ингэж одоо ажилласнаар бол зайлшгүй шаардлагатай судалгаа шинжилгээндээ энэ улс маш их хөрөнгө оруулдаг, Европ маш их хөрөнгө оруулдаг. Бас Английн IMND гэдэг нэг тийм салбар байгаа. Тэд нар маш их хөрөнгө оруулдаг. Ингээ эдгээр чинь нөгөө нэг судалгаан дээр юм үндэслээд буцаад дүгнэлтээ гаргаад ингээ олон талын судалгаа гаргаж ирээд хоорондоо холбогддог болохоор тэр судалгааны зарцуулж байгаа хөрөнгө, хяналт тэгээд нөгөө тайлан энэ төр нь маш шудраг байдаг гэдгийг би өөрөө мэдэж авсан. Ингээд ажлын туршлагаар бас нэг энэ судалгаан дээр нэг хэлэх юм бол судалгаан дээр дүгнээ тэр засгийн газар холбогдох байгууллагууд нь шийдвэрээ гаргаж явж байдаг. Энэ судалгааны үр дүн дээр одоо энэ мэдрэлийн судлалын motor neuron disease гэж байгаа. Энэ мэдрэлийн судлалын энэ өвчтний улмаас энэ хүнд ийм нөгөө нэг хөдөлмөрийн чадвар буурна, тийм хугацаагаар буурна гэхэд одоо А гэж хүн байхад хүн өнөөдөр онцлогдсон байхад одоо энэ төвшин дээр явж байгаа. Энийний ар гэрт нь ямар хүндрэл учрах вэ? Тэрнийг дагаад энд одоо ямар зам одоо ямар гэрт нь ямар юм хэрэгтэй гэдэг ингээд нэг судалгаагаар гаргацдаг болохоор эрүүл мэндийн салбар нь ч тэр нөгөө өрхийн эмчинч тэр шийдвэр гаргахдаа тэр судалгаануудыг ингэж харж байгаа. Манад ийм өвчтөн байна. Энэ дээр ингэж харьцсан энэ юмтай юм байна. Энэ хэдэн сарын дараа энэ нь ийм болно. Ийм үр дүнтэй юм байна гэдэг. Энэ ерөөсөө бэлэн болцсон байдаг. Одоо тэрнийг нэг өөр газараас хайх шаардлагагүй. Одоо ийм юм сайн гэн тийм юм сайн гэдэг юмд эдгээр ердөө итгэдэггүй. Тэгэхээр судалгаа гэдэг бол засгийн газрын шийдвэр гаргахад хэрэг болдог. Ард түмэн судалгаандаа итгэдэг.
засгийн газрынхаа эрүүл мэндийн салбар байна уу? Одоо нөгөө нийгмийн эрүүл ахуйн салбар байна уу? Тэднэртэй хийгддэг болохоор энэ судалгааны ажил одоо судалгаанаас гарсан үр дүн нөгөө дүгнэлт тийм ээ тэрэн дээр суурилж байгаа шийдвэрүүдийг бол манай улсад нөлөөлөөсөө одоо манайх бол судалгааг бол нэлээд доогуур түвшинд хийгээд байдаг юм шиг миний хувьд санагддаг болохоор зэрэг манад энэ нөлөөлөөсөө гэдэг бид нар нэг энэ тэнд явахаар Монголд аваачих юмсан энийгээ тэх юмсан тэнд тэх юмсан гэж ярьдаг тийм ээ яг миний хувьд байнга тэгэж бодогдчихэдэг тэр би энэ судалгааны ажлын талаар юм хэлмээр байна товчхондоо. Тэгээ нэг ясандаа эрдэмтэн мэрэгтэй итгэдэг шинжлэх ухаанд итгэдэг эрдэмтэн мэрэгт шийдвэр гаргах төвшний хүмүүс одоо маш харилцаа холбоотой ажилдаг тэрийг төрөөс бодлогоор зохицуулсан байдаг юм байна гэдээ ойлгочлаа тийм ээ. Тэгж болно. За маш баярлалаа. Өөрийнх нь амьдралаас асууж болох уу? Болно. Ирланд гэр бүлийн хүнтэй байсан юм бэ? Энэ талаар нь асууж болох уу? Болно тий. Миний асууж байгаа зүйл юу вэ гэхээр хамгийн дулаахан өдөрч хавар тэр чигээрээ багтаад ирдэггүй гэдэг үгээд те манай одоо Монголд байж байгаа залуучууд мань за гадаад л гарчих юм бол ажигтийн ганган дэгжин амьдрал амжилттай сайхан одоо бүх юмд хүрчихнэ гэж одоо боддог ганц хоёр залуу хүн байж магадгүй шүү дээ. Ийм хүмүүстэй хандаж юу хэлэх вэ? За энэ миний хувьд бол энэ одоо нэгдүгээрт ингээд бүх нийтийн асуудлын хувьд бас их өргөн өрөөтэй. Миний хувийн асуудал буюу миний ингээд үеийн одоо 20-од жилийн өмнө ч юм уу тийм ээ эсвэл тэрнээс хойшхон ч юм уу өмнөхөн ч ирсэн эмэгтэйчүүдийн амьдралын хувьд бол би өөрөөрөө төлөөдөд би онцлоод хэлчихэдэг хөө. Тэг таны хоёр асуулт байсан. Эхнийх нь угаас гэр бүлийн хүнтэй байсан юм бэ? Тэр талаараа хоёр дахь нь одоо жоохон дэвргүүн бодлоор ирж байгаа залуу хүмүүст юу хэлэх вэ? Өөрийнхөө амьдралын одоо туршлагаас тулгуурлаад гэдэг утгаараа юм. Тий. Тэгээ миний хувьд бол Монголоос ирээд 2002 онд ирээд 3 онд Ирланд улсын иргэнтэй танилцаад тэгээд сүүлдээ 2009 онд гэр бүл болсон Ирланд улсын иргэн. Тэгээд яг нөгөө би чинь ажил хийгээд нөгөө нэг ресторанд ажиллаж байсан ширээ цэвэрлэн явж байдаг гэсэн тийм байж хата танилцсан. Ингээд танилцаад ингээд амьдраад ингээд сүүлдээ мэдээж эхний үедэр нөгөө нэг ёс заншил соёл иргэншил хэлний хувьд тасан зохицох гэж бас мэдээж ингээд нөгөө сэтгэл ингээд хайр сэтгэл байлаа гэд мэдээж хүн би ямар ч хүн байж болно над дээр ингээл цэцэг барсан цэнхэр нүдтэй тийм гоё долгиотой өстэй тийм алтан шар өстэй залуу ирэл ирж эмэгтэй хүн болоод мэдээж ганц би эмэгтэй хүмүүс юм бол сэтгэл хөдлөн тийм ээ энэ дээр бол би өөрийгөө ерөөсөө гэмших юм уу буруутгах юм надад байдгүй харин ч тийм ээ тийм ориглон сэтгэлгээд би хүнтэй танилцсандаа баярлалаа. Тэгээд сүүлдээ ингээ хандлаад ингээд явж хахад нөгөө соёл иргэншлийн ялгаа, ар гэрийн ялгаанууд гарч ирж байгаа. Тэгээд ар гэрийн ялгаа гарч ирээд миний нөгөө мөрөөддөг юм чинь миний нөгөө хүсэл, миний тэмцэл чинь юу бэлээ тийм ээ? Тэгээ миний тэмцэл өөрөөс амьдралаас хурдан сайжруулах, мэдлэг чадвараа сайжруулах, хөлдөөрөө тэнцэх тийм ээ ингээл алхам тутамдаа ингээд урагш тэмцэх тийм нөгөө энерги өндөртэй, зориг өндөртэй, хатуужил сайтай ажилч тэгээ сурдаг ийм хүн нөгөө хүн маань бол зүгээр байгаа байлд энд бас төрсэн ингээд ажиллаа хийгээл тэгэл нөгөө нэг ажилчин ангийн тийм хүн ажиллаа хийгээд баяр жаргалтайгаар явж байгаа. Гэтэл би чинь нөгөө сэтгэл хандгүй тийм хүн өөрийгөө ерөөсөө мэддэггүй нөгөө ямар хүнтэй нөгөө зориг нэгтэй нөгөө нэг цэг рүү хар гэх юм би ерөөсөө ойлгодгүй байсан. Тийм байсан учраас ингээд 2015 оноос хойш би нэлээд ойлгож гисэн энэ юу буруу шийдвэр юм болов гэд эргэлзэж ирсэн тэгээд яг миний хувьд бол яг шийдвэрийг мэдээж ингээд өчнөө жил ханилж ингэж байчаад шийдвэрийг газар дээр ингээд гаргаад шууд ингээд 20 тийш явчихна гэж байхгүй шүү дээ. Тэгэл бас эргэлзээл дараа нь сургуулаа төгслөө, бизнес эрхлэх гэж орлоо, ажил хийлээ. Ингээд явхад битэрийн нөгөө нэг зориг одоо англиар бол mission гэж ярьж байгаа. Энэ амьдралд хийх зорилго юу вэ гэдэг чинь асар ялгаатай болчихсон. Тэгээ нөгөө явж ахиж явсан шатн асар ялгаатай. Нэг мэдхэд би нөгөө нэг тайван амгалан жаргалтай ажиллаа хийчихэл хөл бөмбөг үтсчээл нэг тийшээ явж хүмүүстэй наацлчаал ингээ явдаг хүнийг би үүмүүлээд тэрэнд ч сур, энэнд ч сур гэж чирээд тийм ээ. Ингээ хүний амьдралыг айгүй тийм нөгөө нэг өөршгөө ийм
урагшаа юм шогссон байдалтай болох гээд нэлээд ингээд зөрчилтөө үүссэн учраас би гэрэлт одоо ингээд гэр бүлээ болоод ингээд 19 онд ингээд гэр бүлээ болсон. Энэ дээр миний хувьд юу гэж хэлэх гэж байгаа юм гэхээр хэлдэг штэ нөгөө хэр таарсан л хүн чамтай танилцсан ш таарна шүү гэж манай монголчууд ярьдаг тийм ээ. Удмыг нь харж гэж хэлдэг. Гэтэл нөгөө ёс заншлыг мэдтгүү, энгийн хэлийг мэдтгүү ийм байсан учраас би зүгээр л нөгөө суур нөгөө бодлогогүйгээр хүнтэй танилцаад ингээс амьдрсан учраас ялгаагаа хожуу ойлгож гэсэн нөгөө хилээ сураад мэдлэг боловсрлоо дээшлүүлээд ажилнуудаас солиод тийм ээ би чи нөгөө айл цэвэрлээд асрагч хийгээ явж яасан нэгтлэнгийн туслах одоо нөгөө үүдний жижигрээ ресепшн гэж ярьдаг шүү дээ монголчууд тийм ээ яг монголоор бол үүдний нөгөө нэг жижүүр нөгөө офисын жижүүр шүү дээ тэгээ тийм хийгээд явсан нэгтлэнгийн туслах хийгээс ингээд дэвшиж явах тусмаа нөгөө хүн чинь нөгөө л байранд байдаг ингээд би ургаад гарчихсан байхгүй юу. Тэгээ ургаж гарчаа зөрчилтөө үүсээд ингээд таарах ойлоод ингээд салсан. Тэгэхээр яг үндэ болоод миний хувьд болоод нэгдүгээрт ингээд хүний газар ингээд ажиллаж амьдрахаар явсан эрэгтэй ч бай эмэгтэй ч хүмүүс тийм ээ. Ёс заншил өөрсдийнхөө нэг туулсан замыг өндрөөр үнэлэхгүй их доогуур үнэлээд нөгөө гадаадын хүн гэхээрээ л сайн байх алба байхгүй яг үний эрэхтэй над чиг амьдрах нь тэмцэгч над чиг адилхан тэр одыг харж шогших хүн л мөр зэрэгцэн давшиг хүн эрэхтэй гэдэг юм байна гэдгийг ерөөсөө ойлгохгүй тэгж явснаас би бол амьдралдаа бол 16 жилийг за яг ихний хэдэн жилийн мэдээж баяр жаргалтай байх сүүлдээ нөгөө зөрчилтөө үүсээд болохоор тэр чинь нөгөө баяр жаргал биш нөгөө асуудал болоод нөгөө нэг бухимдаад тийм ээ тэгээ явцдаг тийм байдалтай үүснэ. Тэгээд яг үнийг хэлэхэд би бол энийг нуухгүй. Энэ бол Европт ч байна, Америкт ч байна, Англид ч байна, Ирландт ч байна. Миний мэддэг, миний үеийн нэлээд хэсэг бүлэг эмэгтэйчүүд иймэрхүү гэр бүлийн байдалтай манай монгол эмэгтэйчүүд чинь маш ажилласан, маш ариг чамгч их сайхан сэтгэлтэй өгөөмөр нөгөө ханьныхаа төлөө, гэр бүлийнхаа төлөө, тэдний ар гэрийн төлөө чадах бүхнээ хийдэг. Гэтэл нөгөө энэ соёл иргэншил чинь тийм бишээ чи өөрийгөө л бодох хэрэгтэй гэдгийг өөрийгөө хөгжүүлээд өөрийгөө бодох хэрэгтэй гэдгийг бас ерөөсөө нөгөө нэг ардаа тавьсан байдаг. Тийм учраас бид нар нэлээд нөгөө нэг хохирогчийн дүр тоглоо сүйдээ ингээд бохомдоо явцдаг. Тэгэхээр энэ байдлыг бол би ил задгаа хэлмээр байна. Ил задгаа хэлж байгаа ингээд би одоо хин нэгнийг би буруутгаагүй би одоо өөрийнхөө нөгөө хуучин ханилжаасан үнийгээ би буруутгаагүй би өөрийгөө бас би буруутгаж чадахгүй ягаад гэвэл эн чинь надад тийм нөгөө нэг туршлага байхгүй ш тийм ээ надад хинч хэлээгүй хинч надад ийм амьдралыг хуваалцаагүй учраас би яг энэ одоо залуу эмэгтэйчүүд ялангуяа гэр бүл төлөвлөх насан дээрээ одоо ингээд цаг хугацаагаа үрээд ч юм уу тийм ээ иймэрхүү юм болох уу гэж би бас дотроо эмзэглэж явдаг. Боловсролын хувьд бас би боловсрал гэдгийг бол заавалчгүй тийм нэг олон диплом авсандаа би боловсралтай гэж би өөрийгөө хэлэхгүй. Би амьдралын боловсралыг би энэ улсын нийгмийн бүх шатны айл өрхүүдэд гэрт бол гэрт асрамжийн газар бол асрамжийн газар би хүнтэй ойр ар гэртэй ойр ажиллаж үзсэн нийгмийн бүх шатнд би цэвэрлэгч асрагч ширээ цэвэрлэгч одоо ингээд бүх хэмийг яваад би нөгөө нэг институционал гэж ярьдэн ш тийм ээ энэ их сургуульд ийм профессор докторуудын дунд ажиллалаа би ингэж явсан учраас би өөрийгөө би амьдралын боловсролын дунд ингээд чанагдаж өнөөдөр би өөрийгөө буруу юм хэлээгүй зөв юм хэлэх тийм төвшөнд хүрлээ гэсэн үүднээс би өөрийгөө нээлттэй хэлж ин тэгэхээр хэнийг хизээ сонгох уу гэдгээ бас манай Монгол улсын иргэд гадаадд явахдаа бас сонгоосай сайн бодоосай тэгээд мэдээж залуу эмэгтэйчүүд ялангуяа найз залуутай үерхэд ингээд бид нар чинь нээлттэй шүү дээ ингээд явж байхдаа гэр бүл төлөвлөлт хизээ гэрлэхүү бас ёс иргэншлийн ялгаа гарч ирнэ ар гэрийн нөгөө өсөж төрсэн байдал ялгаа гарч ирнэ Монголд бол яг үний эрэхтэй би айлын бэр болох юм бол тэр айлын охин болоод аав ээжээгээл хайрлуулцуулаад өдөө уруугаа ингээд амьдрал тэгэл үргэлжлээд явдаг гэтэл энд чинь тийм байдаггүй. Тэгэхээр энэ талыг бас бодолцож үзээсэй гэж би бас хувьсаа бодож байна. Энэ бол тийм уйтгартай юм уу, эмгэнэлтэй асуудал ш. Энэ бол миний амьдралын туршлага. Гэхдээ би одоо
энийг ингэж нээлттэй хэлж байгаа шалтгаан нь бол гадаадад гарчхаар л нэг гадаад залуутаа суучхаар л ингээд амьдрал бүх юмараа болчдөг юм биш, сунгуудад бүх юмыг хариуцчдаг юм биш. Надад миний эдийн засгийн юм уу сургалтын төлбөрийг тэр хүн төлж байгаагүй, би өөрийгөө бие дагаа явсан хичээл хийгээ явж байхдаа би завсраар нь айл цэвэрлэгээ явж байсан, би хичээл хийгээ явж байхдаа би шөнө нь айлд хоноод айлын хөгшин хараа явж байсан, би хичээл хийгээ явж байхдаа компьютер дээр суугаад нэгтлэнгийн туслах хийгээ явж байсан, би хичээл хийгээ явж байхдаа Монгол ноолоор авчраа зараад явж байсан тийм ээ. Тэгэхээр энэ бүхэн бол миний л хувь хүний бодлого, би даасан эмэгтэй хүн өөрийгөө авч явах ёстой гэсэн тийм хувь хүний бодлогын хүрээнд би ерөөсө гажаагүй. Тэгээд тэр хүнийг би ерөөсө буруутгаагүй. Тэгэхээр би бол бүх талаас нь дүгнэлт хэлчихэд Монголын ёс заншил иргэншлээс тийм ээ энэ Европын орны ялангуяа миний амьдарч байгаа Ирланд улсын ёс заншил өөр байдаг. Энийг бас эмэгтэйчүүдтэй юм уу эсвэл Монгол иргэдтэй би нээлттэй хэлмээр байна. Тийм. Дараагийн нэг асуудал нь нөгөө залуучуудаа юу гэж хэлмээр байна гэдэг нь. Одоо залуучуудаа би одоо энэ гадаадад явах гэж байгаа, сонирхож байгаа энэ залуучуудаа бид ингээд нисэх бол амархан тийм ээ, виз гарна гэдэг бол суглаа суулцсны нэр биш ээ. Тэгээ буухтаа яаж газардах вэ? Амьдралын гараагаа гадаадад очиж хаанаас эхлэх вэ гэдэг асуултыг өөрөөсөө тавиасаа гэж үзэж байна. Гадаадд гарч байгаа ингээд залуучуудыг ингээд ажиглахаар миний ингээд ажигласнаар болоод ингээд тэтгэлэг гадаадын юм уу, дотоодын засгийн газрын юм уу, тийм ээ, том компаниудын юм уу, тийм тэтгэлгийг аваад хэлний түвшин өндөртэй тухайн улсаас судалсан хүмүүс маш өндөр боломжтой эрцгээд юм байна. Явцгаад юм байна. Миний өөрийн ах トゥ угийн хүүхдүүд ч тэгээ явж чинь, зарим нь явцсан, зарим Монголд очиод ажиллаж чинь. Тэднийг ажиглахаар зэрэг нийгмийн манай монголчууд монголчуудын нийгмийн дундаж буюу дунджаас дээш нь нэг гаралтай сурах асар ирмэлцтэй, сурах арга барилтай тийм нэг суугаад сураад ийм арга барилдаа орсон, голдролтой орсон тийм хүн чинь Европын юм уу, Америкийн юм уу, Австрали юм уу, Ирланд, Англид ирэхээр яг тэр хэлнийхээ түвшин өндөртэй учраас яг л үеийнхээ хүмүүстэй адилхан сурах, адилхан хөгжих тийм залуучуудын дунд мөр зэрэгцээд хөл нийлээд орчдөг. Дараагийн нэг шатны хүмүүс нь болохоор хэлтэй арга гэрээ ингээд нэлээд хэлний өндөр мэрэгчлээ арга гэрийн санхүүгийн батлан даалт сайтай хүмүүс чинь гадаад оронд ирээд одоо энд ч гэсэн гэтээ ирээд ингээд их сургуульд ороо явж байна. Яг уу байрны жоохон өндөр төрөөс төлж ийн гэх нэг арга гэрэн чадвартай учраас тэд нар чи хичээлээ хийгээ явж байна. Хаяа нэг part time ажил олж хийгээд тэрүүгээрээ нэг карманы мөнгө хийчдэг тийм ээ. Одоо нэг ойр зургийн нэг зугаалчих мөнгө хийчдэг. Тэгээд нэг тэр нь бол нэг зайлшгүй шаардлагатайс. Тиймэрхүү юм хийгээ явж байгаа тийм хүмүүс залуучууд байна. Эсвэл одоо дараагийн 3 дугаар түвшин нь болохоор зэрэгэлт нь би болохоор нарийн мэрэгчлээ хэл сайтай, мөнгө төгрөг муутай, санхүүгийн боломжгүй тийм залуучууд ирж байна. Тэр нарийн мэрэгшил гэдгийг би юу гэж хэлж байгаа гэхээр одоо өсчин байна, нарийн массаж хийдэг хүмүүс байна, асаргаа сувилгаа сайтай байна, хэл сайтай байна. Дээрэс нь цахилгаанчин байна, гуталчин байна, барилгын засварын ажлын ойдлчин байна. Тийм ээ, ийм хүмүүс бол нилээн тийм байр суурь олоход нилээн гайгүй тийм ээ. Тэгээд нэг ард талаасаа өөр зээлгүй бол тэгээд нэг амьдраад яваад байна. Тэг яваал байна тийм ээ. Нөх юм учиргүй гэдэг нэг хохиролтой биш. Тэгээд АИВ болоод азан тараад сайн ажил олгогчтой байх юм бол тэднэрэн дэмжээ тийм ээ. Нилээн гайгүй явчихна. Нэг хамгийн эмзэг бүлгийн 4-р зэрэглэлийн бүлгийн хүмүүс байна. Энд болохоор зэрэг хэл муутай. Одоо нэг Монгол 3 сар юм уу, 1 жил юм уу, эсвэл ерөнхий боловсролын юм уу нэг тийм сургуулийн хэлний мэдлэгээр ирчдэг. Тэгээ нэг IELTS-ийн шалгалтны 6-7 оноонд хүрч чаддаггүй. Тийм төвшөнтэй. Тэгээ мөнгө муутай, санхүүгийн хувьд нэлээд боломж муутай. Тэгээд ямар нэгэн тийм нөгөө худалдаж идэх тийм нарийн мэрэгшил байхгүй хүмүүс очихороор болчдгийн цэвэрлэгээний ажил, үйлчлэгээний ажил, тийм ээ, буудлын цэвэрлэгч, нэг газар одоо сандвич хийдэг ч юм уу, тийм ээ. Тиймэрхүү ажлыг туслах ажилд нэлээд доогуур түвшний ажил хийж эхэлдэг. Ийм хэсэг бүлгийн хүмүүс одоо нэг ойр зур ярианы хэрэглэгийг нэг хэлний түвшинтэйгээд ойлгоод тэрийгээрээ нөгөө тэрэн дээрээ тулгуурлаад тэгээд нэг хүрээд ирчихсэн хүмүүс үүдэг. Тэр хүмүүсийн хувьд бол миний хувьд
маш эмзэг хүлээж авдаг. Залуу хүмүүс юм үзэж нүд тайлгүй яах вэ? Гэхдээ гадаадад гарна гэдэг бол учир бий. 4-р зэрэглэлийн миний тогтоосон, миний одоо хувийн тогтоолт шүү дээ. Энэгээр ирсэн хүмүүс, ирэх гэж завдж байгаа хүмүүст би бол хилээ сураасай, нарийн мэрэгжил эзэмшээсэй гэдгийг би бол анхааруулмаар байдаг. Энэ бол асар их хохиролтой. Тэгээд эхний хэдэн сард бол нэлээд зовдөг. Дараа нь визээ сунгах гэдэг ерөөсөө виз сунгах ерөөсөө гадаадад ирээд ингээд өндөр тэтгэлэгтэй сургуулаар л ихтэй сургуулаар ирээг бол бусд нь бол бүгд баг мөнгөний машин, байрны эзний мөнгөний машин, виз сунгаж байгаа хэлний сургалтын мөнгөний машин болж хувирдаг. Тэрийг бол эхний хэдэн сард юу ч ойлгохгүй ингээд сандарч явж байгаа мэдгүй 1 сар, 2 сар, 3 сар, 6 сар, 2 жил өнгөрцөн байдаг. Энийг мэддэггүй. Одоо 10 жил болцсон хүмүүс ингээд байр төрөслөөд ингээд олон хүнтэй ингээд гадны хүмүүстэй ингээд амьдрал үүнийгээ хэвийн болгоцсон байдаг. Энэ бол яг юуны хэлж байгаа юм зэрэг санхүүгийн ба сэтгэхүйн оюуны ядууралд ороод цоожлогдсон гэсэн үг. Ерөнхийд нь бол би ийм байдлаар хуваадаг. Гэхдээ гадаадад гарч ажиллаж амьдран гэдэг бол одоо сүүлийн 30 жил монголчуудыг бол гадаад руу экспортлсон гэж би хувьдад дүгнэж байгаа. Яг нэг залуучууд яг нэг ажлын талбар дээр гараад ажил хамт олонны дотор хүмүүжээд гэр бүлтэй болоод найз нөхдөд болоод нийгэмжээр айлын эгч дүү ээж аавын хүүхэд байхавлаа нийгмийн эзэн болдог цагт нь ингээ экспортлоод эхэлсэн тийм ээ. Тийм байсан хүмүүс чинь яг тэр ингэж байжгаад энэ одоо нэг Европын юм уу аль нэг улсын нийгмийн асар доод шатанд ирээд нөгөө нэг Монголынхан тэр сайхан байсан боломжуудаа алдаад ингээ ирчихээр эргээд Монголд очихоор энд ингээ боломжгүй ингээд одоо хүнд хэцээд Монголд очичоод буцаад өөр тийшээ гараа авчдаг Солонгос руу ч юм Америкт бас эцэг эхчүүч гэсэн дээр би одоо хүүхдээ юм үзүүлэх гэсэн юм мөнгөний учиртай болоод өөрөө ойлгоод эргээ гэдэг. Гэтэл яагаад ингээ Монголд сайн дурын байгууллага тийм ээ эмзэг бүлэгт ажиллах тийм байгууллагуудад ажиллуулад хүүхдээ төрүүлээд ойлгуулж болохгүй гэж тийм ээ гэртээ хилээ сууд сураагүй хүн гадаадад ирээд үйлчлэгээний ажил хийгээд нөгөө ядарсан цагтаа тийм ээ тийм үед бол хэл сурна гэдэг бол маш бага тохиолдлоо. Тэгж хэлмээр энэ 4-р бүлэгт ингээд миний ангилсан бүлэг дотор ингээд хүүхдээ гарах гэж байгаа бол би эцэг эхч гэсэн анхааруулмаар байна. Залуучуудаа ч хэлмээр байна. Ерөнхийдөө бол ганцхан санхүүгийн зарлыг би бол зардал гэж тооцохгүй ганцхан цаг хугацааны зардлыг зардал гэж болохгүй бас дээрэс нь хайр инэрлийн зардал гэж байдаг. Өөрөөрөө байж чаддаггүй. Тэгээд ингээл яваал гэдэг. Ингээл явж явсараад эн чинь нэг манайхаар болохоор зэрэг нөгөө hunger нөгөө Ирландд ч ингэж ярьдаг нэг hunger буюу нөгөө desperate for love and care гэж ярьдаг байхгүй. Бүр нөгөө жинхэнэ чин сэтгэлээсээ өөрөөрөө байж хайрлуулах тийм нөгөө дутагдалд орсон байдаг. Энтхэн болохоор өлсгөлөнд оролцсон гэж ярьдаг тийм ээ. Хайрын өлсгөлөнд орсон. Тэрнээс нөгөө хайр дурлал эрэгтэй эмэгтэйгийн хайр дурлал гэж хэлээгүй. Чин сэтгэлийн багын найзын тийм ээ. Чин сэтгэлийн миний аав ээж ах эгч дүү нарын тийм нөгөө хайр сэтгэлийн халамжийн дутагдалд орсон нэрсэн ихэнх хүмүүс анзааралгүй яваал гэдэг. Ингээл яваал байдаг. Тэгээ буцаж очивол яг тэр нэг ингээд нийгэм хөгжсөн Монголд ч ингээд буцаад ингээд очихор зэрэг надтай ингээд хамт найзалж байсан хүмүүс ч ингээд хоорондоо ярьдаг юмнууд бол ягаа би танаа хүүхдээ өсний найрнасан танаа ачны тэрэнд очсон ингээд ярьдаг юм болцсон байдаг. Би ингээд очиод ундан сухаар ярих юм байхгүй болцсон байдаг. Сонс ингээд нэг дэдэр харахаар хөөхөн бүгдээр энэ тийм нэг чин сэтгэлээсээ тэгээд тэр дотор нь зүгээр ингээд суугаад ингээд ярьдаг. Нэг тийм нэг харь гаргаас ирсэн хүн шиг тийм нөгөө юу гэмдэ нийцсэн нэг хамт ярилцсан юмгүй болцсон тийм нэг гарцтай болцсон ойлгох. Юу нэ хамт олон хамаатан садангүй болцсон байдаг юм а гэж хэлж ах шиг байна тийм ээ. Хамт олон хамаатан садангүй болцсон байд 6 оны 100 би Монгол явсан юм. Тэгээд Монгол яваад ихчиндээ байж л манай дүү их сургууль сууж байсан нэг хуран чиний юм гаргаж ирээд компьютер руу зааж байгаа юм хийгээд хаа. Би бүр гайхаад. Наад чи юу юм бэ гэж тэглээ. Манай дүү. Гэхдээ та хаагур яваад байна.
Манай дүү чи хөдөөний залуу байсан шүү дээ. Мал дээр тэгээд нөгөө хөдөө аж ахуйн их сургуульд ороод мал эмчээ ингэ төгсөөд явах торондоо надаас илүү боловсралтай, илүү туршлагатай тийм ээ. Ингээд нөгөө нэг технологийн хувьд хөгжсөн явсан би мэдгүй энүүгээр нөгөө асрагч хийгээд баярлаад 10 евро аваад хууртаад ингээд яваад байсан хүн чинь юу юм гэсэн чинь чи ийм нөгөө нэг флаш диск гэж юм болсон. Таны нөгөө флоппи диск чинь байха болцсон шүү дээ гэдэг чинь. Тэгээ би өөрийгөө за би болохоо болцсон биш үү. Тэгээ эргэж игээд би 2006 онд би коллежид орсон байхгүй. Шийдвэр төрөөсөө би болохоо болцсон байна гэдэг тэгэхэд л харсан. Монголд очиж хоцрогдсон гэдгийг мэдсэн биз шүү дээ. Монголд очиж энд болоод баярлал нөгөө нэг айлууд ажиллаа хийлгэж байгаа юм чинь чамгүй бол би яах вэ? Бид нар яах вэ гэж баярлал 10 евро 20 евро би бүр цагийн 60 евроор хүртэл хуртаж ажиллаж байсан. Гэтэл би баярлал яваад байдаг тэр төвшөндөө тийм ээ. Гэтэл Монголд очиод нөгөө хөдөөний нөгөө малын эмч дүү маань та одоо хаана юу хийгээд яваад байна гэд нилээн одоо нэг санаа зовсон тийм ээ. Тийм байдалтай хэлэхэд би сэхэрсэн. Юм болгон бас нэг цаг хязгаартай хугацаатай байх хэрэгтэй тийм ээ. Би одоо хичнээн Монгол хүнч бай, Ирланд хүнч бай, Англи хүнч байлаа гэдэг. Юм болгоныг тийм ээ. Орчин үед бүх юм чөлөөтэй, бүх юм нээлттэй бид нар хууртаж болохгүй. Би Монгол хүн. Ирландд надад Ирландын юу ч гэж нэрлэжсэн би Монгол хүн. Тийм ээ. Бас нэг өмнөний дархлаа гэдэг юм а бас нэг хадгалж өөрийнхөө нэг юмыг хийж өөрийнхөө зорилгыг зөв тодорхойлж тийм ээ. Эргээд нэг жил ахих тусан хүний нөгөө их оронч илгэн саднаа санах, багын найзаа санах, эгч дүүнрээ, ах дүүнрээ санах тийм ээ. Тим юм чи ингээд ихсэл яваад ингээд эмзэг тийм юу болоод хувирсан байдаг. Бол тэрийг бол ингээд залуучуудаа анхааруулмаар нь хэлмээр нь миний туршлагаас. Сара уучлаарай. Би нэг хувийн чанартай юм асуух гэж байна. Уучлаарай. Жохон өөртөө таалагдахгүй асуулт гэж магадгүй. Та өөрийнхөө зүгээс бол ингэж хэлж штэ тий. Тэр хүнээ дүгнэж шинжилэлгүйгээр одоо зүгээр өмнөх ажлаа хийчихэл тэгэл одоо болоо гэдээ одоо байгаа юмнаас илүү гарыг дээшлэе гэж боддоггүй тийм хүнтэй гэр бүл болцсон учраас одоо өөрийн чинь сурыг мэдээ чадъя гэж боддог үзэл бодолтой таарахгүй сүлдээ ингэж гэр бүл салсан гэдэг ингэ ярьж байна. Тэгэхээр өөрийн чинь хувьд ингэж бодож ирсэн үү? Би энэ хүнийг эртхэн шинжилж судлаад одоо надтай таарах тохирох хүн мөн үү биш үү гэдгээ би эрт мэдсэн бол чиний зүгээс бол их амжилттай одоо өөрөө карьераа хөөгөөд энэ өндөр түвшинд хүрсэн гэж явж байна. Тэр амьдрал чинь дээшилсэн гэж явж байна. Тэр хүний хувьд та тэр шийдвэрийг гаргаснараа тэр хүний амьдралд тэр хүний амьдралыг гэж асуух гэж тэр хүний амьдралыг залуу насын хүнтэй гэр бүл болоод салаад дараагийн хүнтэй суун дараагийн хүнийг олохгүй юу дараа дахиж хүнтэй танилцж амжихгүй ч хүн явж гин тийм ээ насаар ганцаараа явж байгаа ч хүн би чинь ер нь тэр хүний зүгээс бодож үзчихсэн үү гэж асууж байгаа юм. Тэр хүний зүгээс би энэ шийдвэрийг гаргасан бол таныг тасаж чангаагаад гэр бүлийн хүнийг болгочоогүй гэж таараа чамайг. Тэгэхээр буруу шийдвэр гаргаснасаа болоод ч юм уу эсвэл хүний таныг өгөөсөө болоод тэр хүний амьдралд би бас нэг саад болчихгүй байгаа гэсэн тийм бодол хаяад орж ирж байгаа юм уу? Би тэгж асуух гэсэн. Уучлаарай энэ жоохон эвгүй асуулт. Зүгээр энэ бол их зөв асуулт гэж бодож байна. Яг гэвэл бид нар чи их нөгөө нэг инэрэнгүй сэтгэлээр манай Монголын эмэгтэйчүүд чинь юу чаддгаа үзүүлэл юу байгаагаа өгөөл тийм ингээд явдаг. Гэхдээ эндхийн ёс заншлын хувьд бол ингээд таарч тохирохгүй бол ингээд салаад явхад бол тийм харамсалтай биш. Тэр хүний хувьд бол хүн чанарын хувьд маш сайн. Одоо хэрнээ гэрлээгүй гэрэл ямар ч өөр тийм зориг байхгүй гэдгийг надад хэлсэн. Тэр хүнийг би бол хохироосон гэж ердөө бодохгүй. Яг л нөгөө нэг тэр хүнд би байгаа хамт байх хугацаанд би нөгөө байгаа зүгөөсөө одоо Азийн орнуудыг ингээд хамт явахтаа үзүүлж байсан. Одоо тэ Монголыг үзүүлж байсан, ёс заншлыг үзүүлж байсан тийм ээ. Миний талаас бол ингээд нэг сайн нөлөөтэй одоо ингээд дэвшилттэй юмнууд юм бас заримдаа бол нэлээд сахилахгүй зоригтойч гэдэг юм уу тийм ээ. Одоо ингээд Европын орноор ингээд айгу аялах юм дуртай ингээд заавалч хүн дахиж очиод нэг цочд буудалд очиод юм уу ингээд ресторанд очиж хоол идэхтэй биш. Би бол ерөөс ингээд
гүн ингэж явах дуртай зүгээр ингээд цүнх хүрэл ингээд ямар ч төвшний хөдөө тосгоныг бай юуны ч айлуудаар ингэж орж тийм ээ ингэж явах дуртай. Би тэр хүмүүс тэр өөрхөн үзүүлдэг үзэх сонирхолтой юмнуудыг би бол өөрийнхөө тэр нэг санал санаачлаг тийм уриалан дуудах тэргүүлэх байдлаараа үзүүлж ясан байх хугацаанд би түрүүнд халамжтай байсан. Дээрэс нь надаас тэр хүн сурсан юм байгаа. Тэр хүн бол надад ямар ч нэг харамсалтай нэг юм ингээд хэрэгжээгүүд харамсалтай байна гэж хэлж байгаа болохоос яг үнэхээр чи намайг хайчлаа гэж өрдөөсөө хэлдэггүй. Тэгээд надад бол ингээд чамд үнэхээр сайн сайхны үсэ чи бол үнэхээр сайн хүн ингээд чамд би стандараа Азийн дээд бүхний хүсье гэж хэлдэг. Тэгэхээр тэр хүний хувьд ерөөсө гомдол байхгүй. Би тэр хүнийг хохироогоогүй би бол тэр хүнийг баярлуулсан байх хугацаанд шийдвэр гаргаад ингээд яхад бол мэдээж тэр хүн мэдээд би болохоор нэг 15 оноос хойш 17 оноос хойш 19 хүртэл ингээд шат дараалтай би нэг бодоод эргцүүлж явж байгаад 19 онд нэг л өдөр би заа наашаас хойлоо яри ингээд шийдвэр гарлаа би бод шийдвэр өөрчлөхгүй гэд гинт гаргаж байгаа байхгүй. Тэр хүнийг зочоосон эхний хэдэн сард бол тэр хүнд маш хүнд байсан. Гэхдээ тэрийг ингээд даваад нэг цаг хугацаа имийг идгээд ингээд даваад ингээд гараад ирснийхаа дараа надад хэлж байгаа байхгүй. You wonderful woman надад чи үнэхээр гайхалтай эмэгтэй яг би бол чам сайн сайхныг хүснэ. And it was pleasure to be with you гэдэг чамтай байсан бүх нөгөө цаг хугацаа бол асар үн цэнтэй байсныг би бас сайн ойлгодгүй ээжээ. Эргээд харахад үлдээд гайхалтай эмэгтэйтэй хамт байжсэн юм байна гэдгийг би боддог. Ингээ бүх зураг бүх юмнуудаа би бол ойр ойрхон үздгээ, хаяа нэг ингээ бодохоор үздэг юм гэд надад хэлсэн. Тэгэхэд бол надад ямар ч эмзэглэх юм байхгүй. Одоо нөгөө харуусаад өрөвдөд уйлж нөгөө тийм юм ердөө байхгүй. Тэр шийдвэр гарсан. Шудраг байсан тэр хүн би хийсэн тэрнээс ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг юм уу үр хөөхөд нэг үйл хөдлөх хөрөм тийм ямар ч маргаан байхгүй би ерөөсөнгөл хоёул ерөөсө хоёр тишээ ямар ч нэг би дагаа явъя гэж хэлсэн болохоор тэр хүнд ч амар надад ч ямар ч тийм нэг асуудал байхгүй болохоор тэр чинь дахиад нэг миний хувьд ч гэсэн нэг хүний хүнд юм болдгоо гэсэн тийм нэг гэр бүлийн хүмүүжил тийм ээ өөрөө бие дагаад ингээд хөдөлмөрч ингээд явж байгаа учраас миний хувьд ямар нэг юм одоо гимших одоо тэрийг авчихсан юмсан энийг авчихсан юмсан гэсэн гимших юм байдгүй хариу үр төлн өртөө юм шиг байна гэж боддггүй тийм ээ. Тэгэхээр энэ байдалд маань надад бол чөлөөтэй би ямар ч юм талаар бол санаа зовдггүй би сэтгэл хангалуун тэр хүнийг ч гэсэн нэлээ ингээд нэг өөрхөн байдлаар байх гад тэр хүн өөрөө л жаргалтай ш хаан ч гэсэн Монголд ч гэсэн би ч гэсэн хэрвээ нэг л ажиллаа хийгээд сэтгэл хангалуун байсан тэр ажилтайгаа л жаргалтай л байна ш. Би л хамгийн гол нь өөрөө сэтгэл нь хандаггүй заавалч нэг урагшаа дэвшиж явах гэсэн би буруутай болохоос тэр хүн буруугүй гэхдээ би буруутай болохоос өөртөө буруутай болохоос тэр тэгвэл нэстэ ашгүйтэй бас яг тэгэхээр бас нэг сэтгэлийн хүнд нэг тийм зовоостой байвал хэцүү шүү дээ насныхаа эцэг хүртэл тэрийг тэгээд явах гэж тэгэхээр ер нь соёлтой эдний хүмүүс ч бас их соёлтой шүү дээ хүнийг хүндэтгэж хүлээж авдаг одоо уурлал хэрэлдэл хоёр тишээгээ хараад тэр тал дээр баг ер нь хүнийг их ойлгодог надад санагдаг. Тэгэд нөгөө талаасаа бас та өөрийн бодол өөртөө зөв гэд өөртөө зөв шийдвэр гаргасан түүнээс хүнийг бодоод бас өөрийгөө хохироогоод тэр хүнтэй одоо хайртай дуртай биш болцсон бол эсвэл тэр хүнийг бодлоор хүндэтгэл гэж бол маш чухал. Тэгээ итгэл гэж бас их чухал юм биш. Тэгэхээр энэ алдагдсан тохиолдолд одоо хүн хохирохгүйгээд одоо насныхаа эцэг болтол тэр хүний хажууд амар амьдралтай ч биш тийм ээ. Гэхдээ миний хувьд бол бас өөрийгөө би ганцхан бодоогүй. Тэр хүний дэргэд би хуурамч дүрсгээд хуурамчаар зэрэгцээд хоол идээд өөдөөдөөсөө хараад ингээд суух болгонд надад айгүй эмзэг байгаад байсан байхгүй. Ингээд сүүлдээ ингээд хоол орохгүй ингээд би чинь ингээд худлаа ингээд ярахтаа хүчилж яриад байдаг тийм ээ. Ингээд худлаа байгаад байдаг. Тэгээ тэр болгон чинь нөгөө үнэн би өөрөө л тэр хүнийг заллиад байж шүү дээ. Ингээд хоол идэхтэй ч гэсэн хонгор минь ингээ хоолоо идэх бас тэр ч одоо нөгөө худлаа хийж байгаа юм чинь хонгор минь чинь ч гарч ирэхгүй шүү дээ амнаас чинь. Явж гарч ирэхгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр чинь тэгээ зөв шийдвэр гаргаад ер нь эртхэн шиг бас залуу байгаа дээр өөрөө өөрсдөө бодоод танаас сургамж аваад байх ч хүн байгаа юм билүү мэдэхгүй юм тийм ээ. Тэгээд бас зөрөгтэй алхам хийсэн байх. Ямар ч байсан тэр нь буруудаагүй юм байна гэдэг ингээ ойлголоо баярлалаа ингээд өөрийнхөө хувийн амьдралаа
амьдралаас юур нуухгүйгээр ингээд илэн далангүй ярьсанд нь үнэхээр баярлалаа. Тэгээд тий. Энд дэр болохоор нэг гадаадд зуучилж байгаа бизнесүүд байгаа тийм ээ. Тэгээ эднэрийг миний хувьд бол одоо ингээд 30 жил ингээд залуу боловсон хүчнүүд тийм ээ гадагшаа гараад гадаад улсад ажлыг хийгээд эдийн засгийн эргэлтэнд ороод явдаг тийм ээ. Тэгэхэд эднэрийн бол мэдээж бидний хүний эрхийн хувьд бид нар хаач явж болно. Юу ч хийж явж байна. Энэ бол бидний хувь эрх. Эцсийн эцэст яг энийг ингэж хэлэхэд амархан боловч бид нар эргээд Монгол улсын амьд алт эрдэнсээс илүү амьд тийм нөгөө нэг нандин эрдэнүүд буруу мэдээллээр буруу ташаа газарчаар гадаадд явдаг. Энийг би одоо ингээд төрийн бодлогын хүрээнд авч хэлцээсэй гэж би боддог. Яа тэгэхээр ингээд зар дээр ингэж тавихтаа зарим газрууд ингээд цагийн 10 евро авнаа гэд зар тавиад ингээд нөгөө нэг юмнуудаа тавьсан байдаг гэж байгаа үүдэн дээрээ. Одоо иймэрхүү байдлууд бол миний хувьд бол тэгхгүйгээр мэдээллийг үннээр нь өгөх, тэрийг ингээд хяналтанд аваас ингээд тэр тухайн улсын амжиргааны түвшин тийм ээ. Тухайн улсын сургалтын зардал, тухайн улсын визний нөхцөл, тухайн улсын ямар визэн дээр ямар хэдэн цагаар ажиллах хэрэгтэй, манай улсын эрхэн хамгаалагдаж гинүү, хамгаалагдахгүй байна уу тийм ээ. Тэгээд нөгөө зууч хийж байгаа хүмүүс нь үнэн зөв мэдээллийг өгч гинүү гэдгийг тийм ээ ард иргэд ч гэсэн шаардах ёстой тэр холбогдох нөгөө хүний эрхийн асуудал тийм ээ хариуцсан байгууллага ч гэсэн авч үзээсэй, боловсрол соёлын яамч хариуцж үзээсэй, хөдөлмөр нийгэм хамгааллын яамч хариуцж үзээсэй тийм ээ. Энэ бол ганцхан нэг хүний асуудал, нэг хэсэг монголчуудын асуудал биш. Энэ бол улс орны ирээдүйн нөгөө дархлааны байдал, одоо бид нар нөгөө дархлаа гэж яриад байгаа улс орны ирээдүйн байдал, нэг хүн сайн явах юм бол эргээд 10 хүн сайнаар нөлөөлнө. Нэг хүн нөгөө нэг амжилтгүй яваад юм уу хохироод явах юм бол буцаад нөгөө 10 хүн чинь нөгөө гараа сонгож чадах үлээгүй лээ тийм ээ. Энийг би бас нэг анхааралтай аваасаа гэж би дахин хэлмээр байна. Баярлалаа. Сара нэг талаас бүр ингээ Монголд амьдрал нь үнэндээ хэцүү болоод ингээ гадагшаа гарах гэдэг бас хүн байж байна. За саяхан нэг хүн надаас би гадаад руу гарах гэсэн юм аа, наа чи амьдрал ямар байна гэж асуусан. Хэрвээ тэр хүн чамаас ингэж асуусан бол чи тэр хүнд юу гэж хэлэх вэ? Хоёрдугаар асуулт маань болохоор ерөнхий юм бол нэлээ ярьлаа тий, амьдрал тийм байдаг, нэлээ ажиллахгүй болохгүй гэдэг ингээ ярьлаа. Бас нэг юм жоохон тодорхой нэг хариулт өгөөд бас эргэж байгаа хүмүүст маань эсвэл Ирландд амьдардаг хүмүүс сонирхолтой юм болов. Ер нь ар гэртээ тэгж актер бас санхүүгийн болцоотой биш айлаас ирж байгаа хүн ирээд амьдрахад сарын гардаг зардлууд нь ямар зардлууд байдгийг юм бол сарын одоо за цэвэрлэгийн ажил гэж ярьж байна хэл усгүй хүн ирээд тэр хүн нэг танилаараа дамжуулаад цэвэрлэгийн ажил хийхээр боллоо гэж бодъё. Тэгэхээр сард ажиллаж байгаа цалин зардал мөнгө гэд ерөнхийдөө нэг дундаж тоо гаргаад хэлээчээ гэдэг бол юу гэж хэлэх вэ? Хэцүү байна. Одоо амьдрал ямар байна вэ? Наа чи ингэж асуух юм бол би бол тэр уг хүнийг мэдэхгүй учраас надад маш олон ийм асуултууд ирдэг л дээ яг үний эрэхтэй. Би тэгээд эхлээд нэг хариулт өгсөн сүйдээ би хариулахад болцсон. Ягаад гэвэл ихэнхдээ бол би бас нэг миний энэ хувийн бодол ингээд Монголд байгаа ингээд зүгээр хөлөө олгож байгаа залуучуудыг ингээд нэг нийгэмд ингээд үүмүүлдэг юм нөгөө шипи гэж ярьдаг дээр үе дээр мессежнүүд одоо ингээд нэг аян зохиоц юм шиг надад санагдав. Зүгээр ингээд явж байгаа хүнийг энэ тийм хэцүү байна гэдэг нэг эрэг талыг харуулахгүй нөгөө сөрөг талыг харуулад нөгөө байрнаас нь хөдөлсөн чудуу 3 жил зовдөг гихчээр заавалч би тэрийг нөгөө бүрнээс нь хөдөлгөж нэлийн төрүүлдэх гэж байгаа тийм нэг хандлага шиг надад тийм жоохон надад бол таалагддгүй тэр бол тийм хэцүү байна. Монголын амьдрал бол тийм хэцүү биш. Монголын амьдрал сайхан амьдрал. Улс төр эдийн засгийн хувьд бид нэр тогтворгүй юм шиг боловч ингээд нэг ажлаа хийгээд төлбөртөө хийгээд байгаа хүмүүс чинь амьдралаа олоод одоо ингээд үр хөвгтөө өсгөөд аав ээжийнхэн залуу насан дээр хөвгтөө цэцэрлэг төргүүдээ сургуульд ороод ингээд өсгөөд явж байгаа залуучууд зөндөө байна ш тийм ээ. Тэдний амьдралыг муу байна гэж бид нар хэлж болохгүй ш. Яг бидний нөгөө төлбөртэй байдлыг чинь өмүүлээд байгаа нэг тийм гадны ч юм уу хаанхын ч одоо нөгөө визний 8 ч юм уу тийм ээ. Тийм хүмүүсийн үг байдаг юм болов гэж би бол ховдод дүгнэдэг. Монголын амьдрал сайхан байна. Монголын амьдрал сайхандаа хөдөө орон нутаг сум аймагуудын амьдрал бүр сайхан байна. Одоо ингээд миний төрсөн сум дээр хашаандаа сайхан амьдрах гэсэн аян зохиосон тэр дотор ногоо жимс тариаг байлууд бол нэлээд цөөхөн байна баг.
энэ талаас дээш хувь мод ногоо зүлэг жимс тарьсан манай аав ээж одоо ургацаа хурааж авч байна. Тэгэхээр би Монголын амьдралын талыг бол хэцүү гэдэгтээ бол яг үнийг хэлбэл санал нийлэхгүй ийм амьдрал ямар байна вэ гэх юм бол би наа чи амьдрал ямар байна вэ гэх юм бол Монголтай адилхан сайн яваа муу яваа нөгөө нэг зүг чигээ олсон хүний нөгөө нэг хүний амьдрал янз бүрийн тохиолдсон шүү дээ. Ингээд нэг гэр бүлийн докторгүй ч юм уу ар гэрийн одоо нөгөө эцэг нь бурхан болцсон ч юм уу тийм ээ. Ингээд сал сарын ч юм уу ээж аав нь байж байгаад ингээд өвчтэй ч юм ингээд хүмүүс бэрхшээлтэй амьдарч байна. Гэтэл нөгөө нэг ээж аав нь ингээд амьдралтаа бас хүүхдүүдээ ингээд нэг сургууль гэж сургацсан юм эсвэл нарийн мэрэгжил хийгээд нэг өсчин чи их өндөр цалинтай шүү дээ. Өсчин хийгээд ингээд нарийн мэрэгчлэр ажилласан хүн болж байна. Ингээд болоод амьдрал байна. Тэр энд бол яг Монголтай адилхан. Ялгаа байхгүй. Танаас гараагаа эхлэн төдий чинээ л байна. Ягаад буцаал эргэл нөгөө миний тогтоосон дөрвөн түвшингийн аль нэгээр л явна гэсэн. Ялгаа байхгүй. Ирландд яг ингээд нэг 2500 орчим 1500-аас 2500 орчим еврогоор 8 сарын хугацаатай хэлний сургалтаар визийн сунгадаг нь яг эрхийн бол би мэдэхгүй заяа. Тэгээд энэ бол нөгөө нэг сардаа хуугаад хүмүүст тооцоогоо бодно мэд. Тэгээд 350-аас 800 евроны орчим нэг өрөө хөлсөлтөн нөгөө юу биш шүү, байр биш шүү. Нэг өрөө, айлын хажуу өрөө 300-аас 800 орчим еврогоор дунджаар. Тэгээд нөгөө 300 гэдэг нь хүнтэй хуваана. 800 гэхээр ганцаараа байх нь шүү дээ, тийм ээ. Тэгээ энд ингээд нэг байрлал нөгөө нэг автобусны буудалтай орчим 300-аас доош бол өрөө хуваач хөслөх өрөө баг олдохгүй. Хуваач хөсөж хажуу чинь нэг хүн унтна гэсэн. Тэгээд нэг сарын хоолны мөнгө нэг ямар хоол идэхээс шалтгаалаад ингээд хамгийн багадаа, хамгийн хямдтай, хамгийн хямд хоол. Гэхдээ энэ бол эрүүл мэндэд тийм сайн асуудал биш. Тийм хоол идэх нэг сарын хоол нэг 800-аас уучлаарай 80-аас нэг 150 орчим евро болно. Хамгийн хямд хоолнуудыг ингээд гэрте хоол хийж идээд цагийн цалин бол 10 еврогоор тооцогдно. 20 цаг 7 хоногт ажиллана. Эрэхтэй тэгэхээр чинь 7 хоногийн 200 евро. Тэгээд сарын чинь 800 евро болчихж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд тэрнээс 300 еврогоо байрны мөнгөнд хасгаар цаана чинь 500 евро үлдлээ. Тэгээд 500 евроноос нэг 100 еврогоо бид нэр хоолндоо хасчихъя, тийм ээ. Хоолндоо хасчаар цаана 400 евро үлдлээ. Тэрнээс тогны мөнгөд нэг хамгийн багадаа нэг 60 евро хасчихъя. Утасны мөнгөд нэг 40 евро хасчихъя. Тэгэхээр инхээр чи нэг дахиад 300 евро үлдлээ. Цаана 300 евроноос оюутны хямдралтай автобусны мөнгө гэж нэг 120 орчим евро хасчихъя. Инхээр 180 евро үлдлээ. 180 евро сарын цаатлын өнгө чи хувцас өмсөх ёстой. Одоо охид бүсгүйчүүд бол нүүр гарны тос, шампунь, саванг одоо юу гэдгийг тийм ээ. Тиймэрхүү юмнууд байх ёстой. Тэгээ энээсээ нөгөө виза сонгох мөнгө хадгалах ёстой. Инхээр зэрэг тооцоогоо эрүүл мэндийн даатгалуучлаараа эрүүл мэндийн даатгал яаж явдаг юм бол эрүүл мэндийн даатгалыг зайлшгүй хийгдэх ёстой. Эрүүл мэндийн даатгалын үнийг бол би яг оюутнуудын хувьд бол мэдэхгүй нэг сарын 30 орчим евро байж магадгүй. Гэтэл нөгөө хэл сурах гээд нөгөө нэг мэрэгжил боловсруулаад дээшлүүлэх тэр нь бол ингээд нөгөө талын шахагдчихдаг. Тэрэн дээр нь манай залуучуудын одоо юунд амжиргааны үдшинд айгүй хүн дээр нөлөөлөд ингээд яваад байдаг. Тий, энийг бол бас хэлэхгүй байж болохгүй. Яг нөгөө магистр бакалавр хийхэд бол асар хүндрэлтэй араас нь мөнгө ирэхгүй бол. Баярлалаа Сара. Маш дэлгэрэнгүй их сайхан мэдээлэл өгчлээ. Маш их баярлалаа. Тэгээд хэрэгтэй мэдээлэл манай сонсогчдоос хэрэгтэй үедээ ингээд олоод авчих байхаа тийм боломжийг олголоо гэж бодож байна. Ер нь 3 дахь орноос ирсэн ч юм уу өшөө одоо англи хэлээр ярьдаггүй орноос ч гэх юм уу ирсэн хүмүүс өөрийнх нь чадлаар одоо санхүүжилтээ даагаад тэгээ бас өөр хэлийг давхар сураад ингээд оюутан болоод явхад тэрийг маш их үнэлдэг профессорууд багш нар таардаг. Маш гайхаж тий. Өөр төрч бас тийм одоо байдал анзаарч ирсэн үү? Academic language чинь арай өөр тийм ээ. Асуултаа ойлгох би асуултаа зөв ойлгож байна уу? Ингэж энэ миний зөв үү гэдэг. Багш нараас их сайн хариулдаг гэсэн. Нэг Америкийн нэг багш байсан түр гэрээгээр ирсэн багш надад хэлжсэн. Сара би чамд амжилт хүсгүй чи амжилттай явна. Гэхдээ чи битгий ингэж өдөр шөнөгүй шүн энэ дээр имэйл бичсэн байдаг байсан. Битгий ингэж нөгөө өдөр шөнө суу тийм ээ. Шүн битгий их суужээ одоо ингэж ядарнаа. Чи бол амжилттай би чамд амжилт хүсэхгүй гэсэн чи би гайхаад яаж байгаа юм болоо гэсэн чи эрүүл мэндэ хамгаалаа тийм ээ. Бас нэг хүн чи эрүүл мэндэ хамгаалсан би чамд үнэхээр бахархаж байна гэж тэгж хэлжсэн. Тэгээд
бас нөгөө нэг манай татврын багш байсан тэр ингээд бүр шалгалт ингээд төгссөний дараа надад имэйл хийчихэд ингээд сургууль хавар явуул уулзалтыг гэдгсэн. Тэгээд би ингээд за тэгээ би сургууль хавар явж байгаа. Би сургууль хавар явж чинь тань хүрээ ингээд уулзсан. Тэгээд надад тэгжсэн. Би чамтай ингээд ярьсан, ингээд сонссон ингээд юмнуудаа ингээд бодохоор зэрэг би чамтай дэлгэрэнгүй ярих гэж бодлоо гэдгсэн. Ямар очтой юу ярих гэж юм болоо гэж бодсон. Тэгсэн надаа чи ер нь ямар гэр бүлээс гаралтай. Тэгээ миний ингээд нөгөө гэр бүлийн гарал ингээд гарал үүслийг нэгэн шалгаж эхэлсэн. Тэгээ чи яагаад ингээд асуугаад байгаа юм бэ гэдгсэн чинь чи 18 та хүүхэд, 20 та хүүхэд, 30 та хүүхэд биш тийм ээ. Чиний энэ хэл чинь чиний төрлөх биш шүү. Чи баг сургууль сурж байгаагүй тийм ээ. Та нар ингэж чиний ярьж байгаас жахаар чиний чамайг ерөөсөө чармаалт чинь л авч явж байна. Чи тийм бид нартай л адилхан you got a brain as much as I got a brain, you haven't got extra гэдэг. Чи одоо надтай л адилхан тарихтай тийм ээ, бид нар адилхан тарих. Чамайг ингээд зүтгэл чинь авч явж байна. Би чамтай ярих гэж бодоод тэгээд нилээ ярьсан 3 цаг орчим ярьсан. Тэгээд үнэхээр гайхчихсан ингээд би одоо ингээд малчны хүүхдээ хөдөөссөн гэдэг ингээд яриад ингээд ийм замаар ингээд явсан ингээд ярихад бол надад бол үнэхээр Монгол хүний нэрийг тийм ээ, Монгол хүний зүтгэл, Монгол хүний бас нэг хөрвөх чадвар тийм ээ. Үүнийг би ингээд нэг дандаа профессорууд байгаа ш. Тэр нар чинь нэг их сургуулийн лекц унших тийм шалгалт авах хэрэгтэй хүмүүс чинь дандаа профессор байгаа. Тэднэрт би харуулж чадсан да бас төлөөлөд харуулж чадсан да би баярлж байгаа өөрөөрөө. Тэгээд манай залуучууд ч гэсэн энэ тэнд явахаар бас хэлдэм байлээ. Өө манай багш надаа сайн, надад тэгж дэмждэг юм аа гэдэг. Тэгэхээр тэр залуучууд чинь зүтгэлтэй. Монгол гэдэг нэр чи их содно шүү дээ. Хятад гэж хэлэх юм уу, Орос гэж хэлэх юм уу, Канада гэж хэлэх юм уу, хүн амынхаа тоогоор тэд нар чинь тийм содон сонсогддгоо. Гэтэл Монгол гэхээр нөгөө нэгдэх юм бол нөгөө нэг онгон тагш байгальтай ас холын гэж ирдэг. Яг үнэ эрэхт Австралиас л ойрхон шүү дээ бид нар чинь тийм эстэй Европтой. Тэгэхээр зэрэг нөгөө нэг тэрэндээ биш нөгөө ийм нөгөө нэг эвдрээгүү гэдэг ялсан Монгол гэд хэлэхээр хүний чихэнд их содон сонсогддог. Эдгээр их сайн тогтоож чаддаг. Эргээд харилцаатай байхыг хичээдэг, их сонирхолтой асуултуудыг асуудаг. Тэгэхээр би одоо ганц өөрөөрөө ч хэлээд яг хуу манай энэ залуучуудын ингээд альч газар очиод ажлыг маш сайн хийдэг. Нөгөө хөрвөх чадвартай. Нөгөө нүүдэлчин монголчууд чинь нөгөө тасн цогцох чадвар сайтай байдаг. Жилийн 4 улиралтай, одоо бараг 8 улиралтай юм шиг тийм ээ. Тийм улиралтай. Тэгээд нөгөө нүүдэлчин гаралтай учраас нэлээд тасн цогцох чадвартай учраас ямар ч ажилд ганцхан боловсролын талдаар ч ажлын талбар дээр үргэлж бараг муу нэр өгдөг хүн ховор дандаа сайн нэр авдаг, дандаа өндөр итгэлийг олдог. Тэгэхээр энийг бол монголчуудаа төлөөлөөд гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа төлөөлөөд хэлэхэд бол тэрэн дээрээ бол яадаг. Энэ нэг сайн тал нь юм боловч нэг муу тал байдаг. Одоо би одоо энэ нэг муу талын нэг хэлчихье. Ганцхан нөгөө боловсролын хувь ч юм уу сурахын хувь биш. Нөгөө ажиллах чадвар, хөрвөх чадвар, дасан цогтох чадварын хувьд манай монголчууд чинь чадвар өндөртэй. Тэгээд хариуд нь хэлэх үгээ шаардах юм аа. Бас нэг шаардлагатай жоохон дутагдaltaй байт юм болоо гэж би бас яасан. Тэгээ санаа өгчхөөр манайхан чинь нэлээд нөгөө санаанда зориг ордог. Тэгээ хэлнийхаа нөгөө үгийнхаа сонголтыг зөв хийгээд асуултаа зөв хийх юм бол амжилтанд хүрч чаддаг тийм ээ. Энийг би бас нэг хэлмээр санагддгийн. Зөв би чиний энэ хэлж байгаа дээр бас баталгаажуулаад бас монголчуудаа магтъя гэж бодож байна. Миний мэдхийн ажилдаа гологдоод гарч исэн монгол хүн гэж би танихгүй мэдхгүй сонсоогүй. Тэгэхээр ер нь бол дандаа манлайлагч байдаг. Ер нь их уйггүй өөрийнх нь бие гаргунд нь гараад хүний төлөө ингээ юм хийдэг тийм чадвартай хүмүүс байдаг. Үнэхээр яхаар байхгүй. Би ч гэсэн тэрийг баталгаажуулаад хэлж байна. Гэхдээ яагаад манайхаа ингээ гадаадад ийм одоо нэр төртөө сайхан ажилдаг байхад зарим хүмүүс маань одоо өөрсдөө монголчууд залхуу өнтер гэд хэлээд байдаг юм бол би өмнө бас нэг 40-наас тэгж асууж байсан. Чиний бодол юу бол яагаад тийш нэрлээд байт юм бол монголчууд залхуу гэд ийм ажилсан хүмүүсийг. Миний бодлоор болох нэг монголчууд залхуу монгол гэж юурдаа байхгүй. Энийг ширхэгч байхгүй. Хамгийн гол нэг тэрний нэг эрмүүн сэтгэлийн ямар нэгэн байдлаар өөрөөсөө хайх тийм эрмүүн сэтгэл тийм ээ.
нөгөө ажилдаа нөгөө дур сонирхолгүй ч юм уу, эсвэл би бинийгээ урамшуулах ч юм уу, одоо цалингийн урамшуулал, одоо буцад тийм юмнуудын нөгөө нэг сайн хийж өгдөггүй учраас би монголчууд нөгөө урамгүй болчдөг. Тэрнээс залхуу Монгол гэж өртөө байхгүй. Тэнд би бол хөдөө орон нутагч тэр бүр мал дээр хахад залхуу хүн хоноо бүгдийн шуурган тавиал туучин өстө залхуу хүн яаж мал маллах юм. Сумын төв дээр байлах чинь залхуу хүн яаж тэр нөгөө нэг сүг боловсруулаад зарах юм. Ажилтай л байна. Тэгээ залхуу хүн яаж юм хийх юм тийм ээ. Залхуу хүн яаж өглөө босгон орондоо хэвтчихсэн дээр үсттэй тийм ээ. Тэгэхээр бидний нөгөө хөдөлмөрийн урамшуулал заавалч хүн мөнгөөр биш тийм ээ. Одоо би ингээд тэр нэг би нэг хүний нөөцийн нөгөө зөвлөгөө өгдөг юм Монголд. Хүний нөөцийн талаар бас нэг аль болохоор нэг чадлын хоёроор зөвлөгөө өгдөг. Тэгээ тэд нартай ингээд ярилцаад байхад заавал цалин нэмэхээр одоо ингээд хэцүү байна. Цалингийн үр би тэг хэлсэн. Цалин яах вэ? Бусдын газартай адилхан үг. Тэгэхээр хүүхдийг хараад өгч. Хүүхдийн цэцэрлэгийнх нь мөнгөний төлч тэдэн хувь ингээд. Тэгээд нөгөө нэг өглөө нөгөө нэг заавалч 9 цагт ирээд яах юм? 10-т ирж болно гэж хэлж. Тэгээд ороод тэдэн цагт тарж байна. Ээлжээр бүгдээр нөгөө дотроо ажилчтай танах өнөөдөр чи одоо өнөөдөр 5 цаг тарчих, чи 6 цаг тарчих, чи өглөө 8 цагт ирчих чадах чи ингээд юу яагаад үз. Тийм ээ. Цалин нэмсэн дор ингээд нөгөө цагийн хувьд ингээд урамшуулаад за чи ингээд өөртөө тар тэр чи урамшил шүү дээ. Нэр би нэг өнөөдөр нэг ээжигээ дагуулад эмнэлэгт үзүүлчмээр байна. Өчигдөр чөлөө авч одоо өнөөдөр бүр болохоо байлаа гэдэг юм. Тэгээд чи тэг явуулгүй яах вэ? Зүгээр нөгөө ямар асуудалгүй тийм тэрэнд чи өчигдөр яваа үздэг гэж хэлж нөгөө нэг тэр хүнийг бас нэг зүрхийн өхүүлжсэн дор нөгөө урмын өөр тэглүү яадгийн. Чанд ээжээс юу үнтэй юм байхгүй. Яв гэд сэтгэл хангалуун гаргачих. Тэр чинь нөгөө сэтгэл хангалуун гараад яваад ээжигээ тайван үзүүлээд эмнэлэг дамлагын шилгээг нь хийлгээд дараагийнхаа төлгөө гаргацсан хүн чинь эргэж ирэхдээ даргадаа юм уу менежертэй баярлаад үгүй намаа ингээ явуулсан ш. Өнөөдөр нэг гараасаа нэг үр дүнтэй ажиллаа гаргая тийм ээ. Тийм юмар чинь буцаад хийдэг. Бид нар нөгөө урмыг нөгөө нэг урмын тоглохоор ууцын тоглох нь урамшуулал тэгээ нөгөө дагвар бүтээгдэхүүнүүдээ нөгөө ажилчдаа өгөх нь жоохон бага юм болоо буруу зохион байгуулдаг юм болоо тэгээд нөгөө хүнийхээ шилдэг талыг харахаасаа илүүтэй нөгөө менежер талаасаа юм уу дарга талаасаа юм ингээд хараад байдаг юм болоо гэж би боддог. Тэрнээс залхуу хүн өртөө байхгүй. Миний харилцагч үйлдвэр хоёр үйлдвэрэн тэр хоёрын хоёрынх нь дарга нэгнийх нь бүр эзэн нь надад хэлсэн. Ингээд чамтай ингээд нөгөө харилцаад 17 оноос ингээд хойш ингээд харилцаад ингээд яриад ингээд юм яхад бол манад нэлээд өөрчлөлт гарсан шүү. Одоо чи ямар чиглэлээр сурж байна гэдгсэн. Би тэгээд одоо яг энэ чиглэлээ би одоо нэг заавар би чи нэг бизнесийн өвдөндөө үзсэн болохоор тэд нар би заавар үзсэн. Одоо би ингээд наривчлаад ингээд өөр юмар сурж байна. Гэхдээ би яг нэг он гараад нэг юм нөгөө ховчилж тийм ээ. Одоо нэг хүний хөвшний ховчилж юм нэгээд хүн зөвлөгөө өгөх минийх үр дүн туурайдаад бичсэн. Энэгээр хүн чиглэлээсээ ажлын хажуугаар хийгээс гэдэг. Тэргээ би сурахад байна. Гэхдээ би эргээд холбогдъя гэдгсэн. Тэгээд тэр чи өөрөө надад хувийн зөвлөгөө аваад ингээд компанийн талаар зөвлөгөө аваад ингээд амжилтанд хүрээд нөгөө ажилчид нь илүү доктортой болоод эхэлсэн. Нөгөө бүтээгдэхүүний гаргалт нь сайжраад эхэлсэн. Тэгээд нөгөө бизнесийн сур би худалдаа үйлдвэрийг төгссөн болохоор нөгөө бизнесийн дамжлагууд дээр би зөвлөгөө өгч ирсэн. Тэгээд яг та нөгөө тэр нөгөө өөрчлөлтийг хийхдээ би өөрчлөлт хийх чинь гэдэг үг хэлэх биш. Энэ чамд зүгээр юм болоо гэдэг нөгөө ажилчин тэнтэй за нараа минь энэ арга чамд амар мэдээ чамайг тийш нь 10 алхуулж ясан бол 5 хаан алхуулчих. Тийм ээ. Заавал чамайг энд ингээд өдөржингөө суулгаад ингээд энийг ингээд нэхүүлээд ингээд оюулаад байсан дуруу чи яагаад энийг нэхмэлийн машиныг нэгийг ингээд гэртээ тавьчих болохгүй гэж тийм ээ. Бас бүр нэг ирж чадахгүй үедээ чи ороо ингээд нэг хэдийн юм авч яваад хийж өгдөхөө. Хүүхдтэй хүн байна, сайн ажилтдаг хүнийг тэгээд нэг тэр нэхмэлийн машин чи хямдхан тэгээ яхад тэр хүн гэрт нь хүндээ нэхмэлийн машингаа явуулсан ба. Тэгээ яасан тэр хүний хөдөлмөрийн бүтээмж нь зүгээр л 100% зүгээр нэг дахин нэмэгдсэн. Одоо өнөөдөр 10 бүтээгдэхүүн гаргадаг болсон бол нөгөө маргааш нөгөөх нь 20 бүтээгдэхүүн гаргадаг болсон. Чанарын хувьд бүр ямар чанар шалгагч нь ямар ч гологд байхгүй хийж ингэж байгаа байхгүй. Яг тэгвэл тэр хүн чинь нөгөө тэр даргынхаа эзнийхээ тийм ээ
Гэхдээ одоо надад ийм эрх чөлөө олгодог. Би ч одоо нэг яасан азтай юм бэ тийм ээ, сайн хий гэж хичээж шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө тэрнээс нөгөө урд нь хөдөлмөрийн бүтээмж нь багасаад нөгөө цагаасаа төрүүлж тарах гал өндөлцөө тэрийгэ залах уу гэд онцлцдаг тийм ээ. Эсвэл ингээд сэтгэл санаанд ингээд янз бүрийн ингээд бодогдоод байдаг тийм ээ. Тэгээ нөгөө бүтээгдэхүүн нь буруу гараад байдсан ингээд хар нөгөөх ингээд залхуураад байж гэдэг юм уу тийм ээ. Тэгээ нэрсэнгүү залхууч гэдэг юм уу. Оцорж ирлээ залхуу. Энэ бол залхуу гэдэг хөнгөийг бол би Монголд хэлхийг бол ерөөсөө санал нийлдэггүй. Энэ арга барилын өөрчлөлт хэрэгтэй, шинжилэл хэрэгтэй. Удирдлагын хувьд ч тэр заавар зөвлөгөөний чиглэл, арга барилын хувьд ч тэр тэгээ нөгөө нэг хүнийхээ хувьд ч тэр хүн дандаа над шиг ийм нөгөө нэг ингээд нэг юм хийхээр ингээд энэ дээр суугаад хийгээд ирж. Тэр хүн чинь нэг 20 минутын анхаарлын давтамжтай хүн байж болно шүү дээ. Тийм ээ? 20 минут юм их сайн хийдэг. Тэгснэ нэг 5 минут амарчод 20 минут хийхээрээ сайн хийдэг. Эсвэл нэг 2 цаг маш сайн анхаардаг хүн байж болно, тийм ээ? Ингээд тэр хүнээ эхлээсэн судлаад, буцаагаад тэр хүнээ буцаагаад хөгжүүлээд нөгөө үнэтэй нөгөө нэг ажилчин үнэтэй туслах нөгөө компани нөгөө үнэтэй эзэдийн нэг болгодог. Тийм л юм дутагддгийм болов гэж би боддгийн. Тэрнээс Монгол залуу гэдэг үнийг битгий хэрэглээсэй гэж боддог. Бид бас нэг хандлага жоохон өөрчлөлтөл зүгээр юм болов. Тийм чамайг зөв ойлгож байна. Бас эрх чөлөөг нөгөөд тэгээд тэр урам зориг эрх чөлөөг авсан хүн чинь нөгөө дараагыгаа баярлуулах гээд ингээ хичээгээд сайхан ажиллах тийм хүмүүс байж байгаах. Чамд заримдаа ингэж бодогддог. Бид нар асад амьдарч байгаа учраас одоо энд байдаг шиг энтхийн системээр энд үзэж харсан юмараа Монгол зөвлөгөө өгөөд заагаад хэлэхээр яг тухайн орчинд Монголд одоо нийгэмд болдоггүй хүний зөөлөн үгийг хүлээж авдаг эсвэл хүний зөөлөн үгийг ашиглаж одоо тэр их эрх чөлөөг буруугаар ашигладаг энэ хүмүүс бас байдаг баг. Тэгэхээр яг одоо тухайн нөхцөлд Монголд очиод ажиллахад хэр зэрэг энэ дээр одоо тэр зөвлөгөө хэрэгжихэд одоо ямар нэгэн хэцүү байдал гардаг бол тэрэн дээр Монголд очиод анзаарч байв. Миний хувьд бол бас эхний үед бол би нөгөө тэнд Монголд байгаа ингээд байдлыг ингээд шүүмжлэлтэй харахаасаа илүүтэй яавал би миний нөгөө санаж байгаа санал энэ орчин тохирох бол гэдэг талаас нь хардаг болсон сүүлийн үед. Яг нөгөө ингээд одоо миний тэр нөгөө харилцагч тэр надаас ингээд зөвлөгөө авдаг тэр компани эзэн эмэгтэй тэгэд намайг ингээд харилцаад ингээд эхлэхэд нилээн нэг ингээ нүүрний экспрешнээс чинь нэрнээс ингээ харсан л да би ер нь жам буруу яриад байна гэх тийм ээ. Тэгээд энэс ахуулаад би ингээ харсан. Тэгээд нөгөө хүнд мэдээлэл хүргэхтэй, зөвлөгөө өгөхдөө санал дэвшүүлэхтэй. Одоо би ч өрн хийн юм тийм ээ хүнд нэг шууд заагаад байдаг ч хийм билээ тийм ээ. Тэгэхээр миний одоо ингээ санал бол ийм бэ ингээ нөгөө юмыг өөрөөр нь асуулт харуулаа тийм ээ өөрөөр нь одоо ингэж үзсэн үү ингэж нэг үзүүл яах вэ ингэж нэг үзчихээс нүг тийм ээ нөгөө арга барилаа өөрчлөх тухайн үед нь тухайн нөгөө тэр үйлдвэрт хэрэгж байгаа юмыг бас ажиглаад нөгөө ажилчдын нөгөө нөхцөл гэр орон хол байдаг өглөө хүүтэнд машинтай явдаг автобусанд явдаг тийм ээ энэ минь нөхцөл нь мэдгүй би шууд л ингэж эндээс нөгөө дулаан газарт нэг ярьчих болохгүй тийм ээ тэр мэрийг ингэж ажиглаж хагаад тухайн нөхцөлд нь тааруулаад хэлэхдээ санал дэвшүүлсэн байдлаар хэд хэдэн хувилбартай асуудал эхлээд нөгөөдх нь өөрсдийн судалж ээж тийм ээ тэр орчинд нь өөрийгөө тавиад үзэх хэрэгтэй. Тэгжээж хэлвэл үр дүнтэй болно гэхээс шууд нөгөө нэг ингээд бид нар чинь нөгөө гэр оноос гараа явсан хүн чинь юун ажил алба нийгэмд өөрчлөх юм битгийл төрсэн ах эгч дүүнэртэйгээ шууд ингээд ярихаар тэд нар чинь өөр ойлголттой байдаг, өөр зорилготой байдаг, өөр юм санаанд нь явж байдаг, өөр хамт олонтой байдаг тийм ээ. Тэд нар яг хийснээр хүлээж авахгүй шүү дээ. Яг зөв. Тэгэхээр яг ингээд сайн судалж агаад гэдэг. Судалж агаад тохируулаад арга барилаа бас санал дэвшүүлэх хэрэгтэй. Заавал хийх шаардлага байхгүй. Тушаах шаардлага. Санал дэвшүүлэх хэрэгтэй. Энэ дээр би юу гэж ойлгосон гэхээр би нөгөө нэг өнгөрсөн хавар нутагтаа нэг үнд чулууны уулыг би хаагуулын компаниас аварсан. Гэхдээ бол эндээс би аврахтаа бол би нөгөө нэг хүмүүсийг анхаарлыг хандуулах нөгөө нэг хөдөлгөх нэгдүүлэх тэгээд нөгөө нэг шууд тэр талаар ажиллаж нэгдээ гэрээсээ гараа тийм ээ лоозон бариа зогсоо тэр засаг захиргааны гадаа зогсохыг хүртэлнэ тийм ээ тэгээ бүр ингэ шаарда тэр шийдвэрийг өөрчлөлт нь би хийсэн.
Энийг би яаж хийсэн гэхээр эхлээд нь би судалсан. Хин засаг дарга байна, хин одоо юу байна тийм ээ, шийдвэр гаргасан юм байна. Үүнийг хэн мэдчихсэн юм байна? Хуулийн дагуу юм, хуулийн дагуу юм байна уу? Хуулийн бос байна уу? Эрэгтэй хурал зөвшөөрсөн үгүй. Ингээд яхад бол би 3 өдөр 3 шөнө суусан. Яг тэр үед би амралттай байсан учраас тэгээд тэрнийхээ дагуу би одоо энэ нэг уурхаа орох юм бол манад нөгөө эдийн засаг санхүүгийн үед ямар өөрчлөлттэй, ажилчид нь хаанаас гарахын, ямар ажилчид бэлгээтэй, санхүүгийн үед бид манай сумаас одоо ингээд эрх мэдэл байх юм уу? Эсвэл нэг зүгээр нэг хэдэн сая төгрөг өгчөд гоцрын ухаад аваа явуучих юм уу? Уул уурхаа газар тийм ээ, байгаль орчинд ямар хор нөлөөлтөй, хүмүүс юу мэдээлэлтэй байна уугүй юу? Малын бичээрийн асуудал ингээд бүх асуултуудыг би гаргаад нөгөө ийм презентацийн хийгээд тэгээд асуултуудаар ард иргэдийг сэрээсэн. Асуултуудаар засаг захиргааг сэрээсэн. Асуултуудаар нөгөө өөр хот орон гадаад дотоодод амьдарч байсан хот орон суурин газар амьдарч байсан хүмүүсийг нэгдүүлээд анхаарлыг хандуулаад тэгээд тэр бол хуулийн дагуу байгаагүй, иргэдийн хурлаар ороогүй одоо тийм ээ, ингээд тийм байсан учраас асуудал хүмүүс маш нухацтай хандаад ерөөсөө тэр асуудал маш хурдан хугацаанд шийдэгдээ тэр улсын хамгаалтанд ортлоо тэгж иргсэн. Монголд очиод бас маш нийгэмдээ хэрэгтэй, байгаль дээлтэй ингээд маш зөв зөвтэй ажлуудыг дэмжиж хийгээд амжилттай яваад ирсэн. Би бас нөгөө судалгааны төслийн санхүүгийн менежер гэдэг мэргэжилтэй хүн юм болохоор сайтар судлаад юм хийдэг байж таараа тэгээ маш их баярлалаа. Зөндөө их амжилтыг хүсье. Сараа буцаад хоёул мэргэжил рүү бас нэг орё гэж бодлоо. Би яг нөгөө ажиллаж байгаа юм дээр болохоор зэрэг энэ байхгүй нөгөө мэдрэлийн судлалын эмзүү одоо тэгээ тэрний нөгөө нэг тархины зураг авалт, тэрний нөгөө хөдөлгөөн өөрчлөлт тийм ээ. Тэрний тиймэрхүү юмнуудаар ингээд судалж байгаа ийм 10 профессор ч өөр чиглэлээр яваад байгаа шүү дээ. Тэгээ тэд нартай хамааралтай юмнууд судлаад ажиглахад судалгаанууд бол ойрын хугацааны судалгаанууд нь тэр тоног төхөөрөмжний одоо computerized одоо манайхаар одоо tomography гэж яриад байгаа шүү дээ. Тиймэрхүү одоо имиж тэр юмнуудыг судлах гэж байгаа нь болохоор ойрын хугацааны болж байгаа. Тэрний хөрөнгө оруулалтнууд бол айгүй амархан олдчихдаг. Яг би тэгж таамагласан тэгвэл их амархан олдчихдаг. Яг одоо нэг PhD студент нэг юутайгаа профессортойгоо нийлээд хоёр research assistant-тайгаа одоо нэг туслах ажилтнтайгаа нийлээд тэрийг судлахад нэг 500,000 евро нэг корпорац дээр очиод нэг өдөр нэг 500,000 евро шээ эрүүл мэндийн төвд ч юм уу тийм ээ. Одоо нөгөө эндхийн эрүүл мэндийн манайхаар бол эрүүл мэндийн эрдэм шинжилгээний хөрөлн гэсэн үг шүү дээ. Тэр нөгөө юу өгөөд төсөө саналаа ягаад ийм энийг судлах гэсэн ийм зураг авахсан энэ талаас нь яахсан ингээл ячдаг. Тэр нь ойрын хугацааны. Тэгээд тэр нь ойрын хугацаанд болох нэг үр дүн ашигхан гарна. Тэд нар чинь нэг одоо энийг ингэж аваад сурчих юм бол тэрчнээ өвчтнийг ингэж хамруулад ингээд судалгаа хийчихнэ. Энэ нь болохоор амархан болчих жоо судалгаа. Холын нөгөө нэг судалгаанууд нь болохоор зэрэг одоо манайх 10 саяын судалгаа авсан тэр чин болохоор зэрэг олоход айгүй хэцүү байсан. Баг тэрийг олох гэж бол нэлээд жил гарan 2 жил төслүүдээ ингээд өөрчлөөд ингээд нэг тодорхой өөрчлөлт яваад байна шүү дээ. Тэгээд хүлээн зөвшөөрөгдсөн. Ингээд нэг 10-20 саяын одоо ингээд ийм судалгааны ажлууд чинь нөгөө хүрээн айгу том. Тэгээд нэг цаашдын нэг гарах үр дүн нь ганцхан асуудал дээр биш. Тэрнээс бусдаас хамааралтай учраас одоо ганцхан ширхэг одоо эмийг гаргах гэж байгаа шүү дээ тийм ээ. Одоо яг энэ яг энэхээ одоо мэдрэлийн энэхээ судлан дээр ингээд очиод үйлчлэх эмийг тэр чинь гизээр нь ороод илгээрэн шүүгдээ цуснд очиод тэрэн дээр очиод үйлчлэлт нэлээ юм болно да тийм ээ. Тэрэнд хүртэл тэр эмийг гаргаж авахын тулд асар их юм болно да тийм ээ. Маш олон нөгөө туршилтын хүмүүс хэрэгтэй. Эдгээр чи хүмүүс чинь өөртөө гар үсэг зураад туршилтанд оролцдог шүү дээ. Би оролцдог өндөртэй байж байгаа шүү дээ бас. Тэгээд ар гэрэн зөвшөөрөх ёстой. Тэгээд судалгааны бусад асуудал зөндөө байна. Тэгээд тэр болохоор хэцүү байдаг. Гэхдээ манай энэ миний тэр яг нэг head of academic unit гэдэг одоо манай нөгөө толгойлогч профессор эмэгтэй байгаа. Тэр бол нэг юм гаргачихсан одоо Европт хамгийн анхны яг энэ нөгөө motor neuron disease гэдэг хамгийн анхны эмийг нотолчихсан гаргачихсан зах зээл шилжүүлчихсэн.
Тэгэхээр энэ ингээ харуулбал тэрэн дээр бол яг товчхондоо хариулахад бол ойрын хугацааных нь амархан хөрөнгө тэр нь бол бага хэмжээний холын хугацааных нь одоо бид нар чинь 5 жилийн юу авж байгаа шүү дээ. 5 жилийн тэр нь бол олоход хэцүү байсан ч олдохоор зэрэг маш том үүдэлтэй их мөнгө орж ирж байгаа. Их мөнгө орж ирнэгч тэр төсөл чинь нөгөө нэг ойрын бо холын нөгөө төсөл гараад ирнэ шүү дээ. Тийм ээ хугацаатай тал талын санхүү буюу хүний нөөцийн талаасаа ингэж юм. Тэр чинь миний нөгөө нэг хариуцлага өсөөд нөгөө ганцхан өнөөдөр нөгөө нэг хараад яваадах чинь өнөөдөр ингээд жилийн дотор харахш 5 жилийн хугацааны доторх юмыг би нөгөө мөнгөө харна, хүний нөөцөө харна, мэрэгчлэнээ харна, сонгох хүнээ харна. Нөгөө профессорууд маань надад нөгөө нэг хэнийг аль нь алигаа хийх юм тийм ээ. Би чинь бас хамгаалт чинь нээдтэй. Надад бол одоо яг үнэ хэлэхдээ манай нөгөө project manager битээр хоёр чинь хоёлоо ярьсан. Яг сүүлийн хөрөл дээр за чи битээр их том ачаа хүлээж авах гэж байна. Одоо би одоо нэг ийм хичээл хийж чинь чи ямар хичээл хийж чинь би ийм хичээл хийж чинь чамд юу вэ надад юм хоёул одоо нөгөө байдаг мэдлэг чадвар туршлага эндрүүд юун дээр бичиж байгаа юм тийм ээ одоо ингээд надад ийм чадвар байна одоо чи энийг хийж чи энэгээр нэг сурчаад ирдэ чи одоо энийг нэг судлаадахтаа ингээд хоёул ингээд хувааж авсан цагаа бодоод чи чам цагаар л ийм гар инхээр энэ нөгөө нэг ачаал нь нэгсээд тэгээ бидэрт нэмэлт ажилчин хэрэгтэй болж байгаа. Тэр туслах хүн хэрэгтэй болно. Ингээд би одоо 30 төсөл дээр ажиллаж байгаа. Ястай их завгүй ажилтдаг юм байна. Бас сүүлийн үеийн жишээлбэл Германы том жишээ үйж шүү дээ. BioNTech аюул олон жил ямар ч ашиггүй одоо бараг хасах ажиллаж ирсэн миллиард чинь 65 миллиардаар үнэлэгдэх одоо тийм хэмжээний том концерн болоод ингээ гараад ирлээ шүү дээ. Вакцины гаргаснараа тийм ээ? Гаргаснараа тий. Гэх мэтчлэн бас их сонирхолтой ажил хийдэг юм байна. Манай сургуульд одоо манайх чинь нөгөө нэг эдийн судлалын судал гэсэн нэг эрдэмтэн зүгээр л ингээд нөгөө энэ ч одоо публиш хийсэн болохоор би хэлчихье. Нэг эрдэмтэн гэж явж судалсаар агаад нөгөө эм гаргаад тэгээд нөгөө нэг тэр компани нэлийн гайгүй нөгөө өөрхөн жижигхэн компани шүү дээ. Тэгээд явсаар нэг эм гаргад компани болоо тэгээд амжилтанд хүрсэн сая өнгөрсөн жил 350 саяар зарсан. Тэр хүн бол ерөөсөө л нөгөө нэг сүүлийн 20 жил ингээл жижиг судалгаа хийгээл тэгээд ингээл яваалсан тэгж явж байгаа л ингээл судалгааных нь үр дүн гарч ирсэн тэгээд нөгөө нэг эмийн бүтээгдэхүүний нөгөө тоног төхөөрөмжүүдэд бүрдүүлж гисэн ингээл ерөөсөө газар дээр 350 саяар зарсан. Тэгэхээр энэ ингээд буцаагаад нөгөө манай академик юнити нөгөө нэр төрийг өсгөж өгж байгаа. Тэгээ нэр төр өссөн газар чинь нөгөө бусад нөгөө хөрөнгө оруулалт одоо тэр юмнууд чинь өсөө явцдаг. Гэтэл бидний нөгөө нэг ажлын хариуцлага өсөө явцдаг. Буцаад нөгөө мэдлэг чадвараа болохгүй тийм ээ. Тийм болчихдаг. Энэжи холбоо болоод ингээ явчихж байна гэж юм тийм. За Сарата маш их баярлалаа. Ингээд өнөөдөр ярилцлага маань нэлээд удаа болж байна. Ярих түүхтэй, хэлэх үгтэй, хийцэн бүтээлтэй одоо энэ хүнтэй чинь шүнжэнгээ ярих юм шиг энэ одоо шүн олж байна. Германд бол шүн олж байна. Ирландд бас шүн олж байгаа тийм. Ингээд хоёлоо. Ороо олцсон бай тий. Тэгээд маргааш амралтын өдөр юм чинь амарч хахаа гэж бодож байна. Тэгээд заримдаа тий сайхан үг болгон үнэн байдаггүй. Үнэн үг бас үргэлж сайхан байдаггүй шүү дээ. Тий. Тэгэхээр өөрөө чи хувьд хамгийн сүүлд одоо өөрийнхөө талаар бусдаас ямар үнэн үгийг сонсов? Би ер нь их шууд үннийг хэлдэг. Тэгээ үннийг хэлэхдээ нөгөө нэг ямар нэгэн байдлаар нөгөө нэг хэлбэрийн застгүй нөгөө нэг аяа ивийг хардггүй ч гэдэг юм зүгээр би зөв бодсон шууд хэлцдэг энэ одоо англи дээр ч тэр монгол дээр ч тэр монголчуудтай байхдаа ч манай Ирландын монголчуудын групп дээр ч би зүгээр шууд яг л бодсноо яг миний бодож байгаа энэ үннээр нь хэлдэг. Ямар нэгэн байдлаар би наас цааш нь болж буцаад нөгөө үнэн үг хэлсэн үг одоо нөгөө хатууч гэсэн үнэн үг гэдэг шүү дээ тийм ээ. Тэгээ тийм үг хэлсэн хамгийн сүүлийн үг бол би өчигдөр надаас ингээд нэг би нэг залуу охинтой уулзсан 30 эдтэй залуу охин тэр маань харин надад тэгээ хэлсэн Сарагч таны хэлж байгаа үнэ гэхдээ гэж байгаа байхгүй юу тэр бол их сайн охин ингэ хэлж байгаа нэлээд өндөр боловсралтай нэлээд өндөр нарийн мэрэгчлэлтэй нэлээд тийм даруулгатай тийм ээ манайхаар бол тийм ээ гэхдээ надруу харж байгаа хийж байгаа та тэгтээ энэ тийм ээ яг ингээл шууд ингээл хэлжсэн дөрөв жоохон тойроо замаар хэлж сураа гэсэн. Та жоохон тойроо замаар хэлж сураа гэдгсэн байхгүй. Тэгэхээр
За тэгээ чинь тойрог замаар хэл сурья. Тэгээд тэр чинь нөгөө цаг хугацаанд чинь бас хэцүү шүү гэсэн чинь. Гэхдээ надад ч бол яг та би таныг нөгөө нэг чин сэтгэлээсээ нөгөө мэдээлэл хуваалцах, санснаа өөр өөрөөр хүн тунгаах, та өөрөө өөрөөр хүнийг тунгаачдаг болохоор зэрэг би тэгж хэлж байна. Гэхдээ зарим хүнд нөгөө нэг хэлсэн үг айгу чухал хэрэгтэй үг байсан боловч нөгөө хүнд тусаад нөгөө хэрэгтэй талаасаа биш нөгөө загнуулсан шууд нөгөө нам цохилсан юм шиг санагддаг учраас та жоохон тойрог замаар зарим хүнд ч болох нь үгүй хэлж байгаарэ гэсэн. Тэгээ тэрийг бол би бол их үнэн үг байна гэж бодсон. А тэр хүүхэд бол надад та одоо гэж байгаа тийм гихтэй гэж хэлсэн болохоор би бас бодсон гэж энэ хүн чинь бас надад үнэн үг хэлж шүү. Би л нэг үнэн үг хэлдэг гэд нөгөө нэг миний л үг үнэн би бодсноо хэлж гин гэд нэг шууд нэг хүнлүү нэг хүний орон зайруу хитрхи халдаад шууд ингээд цүл хэлжсэн дөрөө бас хүнээ бас нэг анхааралтай харж байгаа нэг ая юм олоод ингээд зарим юм дээр хэлж байвал зүгээр юм болов гэж би өөртөө өчтөр дүгнээд одоо бас өнөөдөр бодож байгаа юм тий. За сүүлийн үед би хэнийг одоо шууд хэлсэн юм бол доо гэсэн юм бодоод хүн чинь бас ухаантай хүн бусдын алдаанаас харж суралцдаг гэдэг үг байдаг шүү дээ, тийм ээ? Тийм. Тэгээд их зөв зүйтэй үг хэлсэн байна гэд тэр охиндоо бас баярлалгүй яхав тийм. Тийм баярлсан байна шүү дээ. Үг хатууч амьдрал тустай, эм гашуунч чин тустай гэж байдаг. Би одоо Монголын зөөр өгнүүдийг нэлээд сүүлийн үед одоо яг үнэрхтээ дотроо боддог. Бидний эцэг эх чинь хүн ахтай, дээл захтай гэдэг ингээд яг чинь өчгөрийн охин надаа та гэж байгаа нэг айтайхан хэлж байгаа шүү дээ. Их сайхан хэлж байна. Тэгээд ер нь тэгээд залуучууд одоо ингээд та тэгнүү, та тэгчихдэггүй гэх нэг айтайхан хэлдэг болсон байлаа. Бас би тэгээ өөрийгөө нөгөө дундаж насны эмэгтэй болж байгаагаа бас ухаарад байгаа. Яг үнэ эрэхтэй бол заримдаа бол хүн чинь нэг дандаа чи гэл энд нөгөө ингийн ч яваад байдаг болохоор бас заримдаа анзаарахгүй явж бол гів гинтхэн ингээд залуучуудаа уулзахаар бас ингээ над чинь бас үүрэг хариуцлага байна шүү. Би чинь бас нэлээд ахмад группийн хүн болчоод байна тийм ээ, энд байгаа монголчуудын дунд. Тэгэхээр би бас үүрэг хариуцлага ухамсарлаад хэлэх ярих үгээ цэгнэж үлгэр жишээ болохтой хямгтай бас тийм ээ, юугаар үлгэр дуурал болох уу, хизээ үгээ хэлэх үү гэдгийг бас бодож ямар юм бэ шүү гэж би сүүлийн үед бас боддог болсон. За Сараа дахиад нэг асуух зүйл байна. Гэхдээ магадгүй зарим сонсогчд маань нөгөө Монголд амьдардаг үеж гэж бодож юуны магадгүй гэхдээ асуухгүй байж чадсангүй. Ас талд байдаг одоо монгол хүмүүс маань мэдээ гэ үзээд ер нь мэдээнээс хоцрохоо болоод байгаа шүү дээ. Монголд маань амьдрал ямар вэ, юу хийж байна хүмүүс те мэдээллийг ер нь дорн авдаг болчиход байгаа шүү дээ. Тэгээд мэдээллийг аваад бийж хахад манай нийгэмд болохгүй байгаа ч юм уу буруу зөврүүч олон хүн хандаад байгаа болгоомжлуулж хэлмэр ч юм уу тийм зүйл байдгүй. Би одоо наад асуулт чинь нөгөө түрүүний нөгөө гадаадд гарах хүсэлтэй хүмүүнтэй зүгээр холбоод хэлж идэх үү. Тэгэхээр зэрэг бидний хувьд нэг бүр олон жилийн өмнөөс одоо ингээд баян Монголын баян иргэдийг тийм ээ ядуу Монголын ядуу иргэн гэдээ ойлгуулчихсан. Тэр нь яагаад ингэж хэлээд ахаар зэрэг нөгөө тал сайхан нутагтай таван хушуу малтай тариа тарж идэж тийм боломжтой тийм ус үнээгээс хагаад сүгөө уучин арь ширийг боловсруулчин за өөртөө боловсруулдаггүй маа гэхэд сумын төвдөр ч хөдөө орон нутагт ч аймаг хотод ч бай тийм ээ Монгол бүтээгдэхүүн ингэж дэмжиж байх юм бол баг багаар ингэж дэмжиж байх юм бол бидний амьдрал сайжирна сайн байна болохгүйш болоод байна гэдгийг болохгүй талаас нь ингээд бидэрт итгүүлээд байгаа нэг юм нийгмийн урсгал яваад байгаа юм болов уу гэж боддог. Тэгээ гадаад гарчхаар болчихно тийм үү тийм ээ. Тийм урсгал яваад. Тэр би энэ Швед, Финланд, Эстон, Франц ингээд доошоо ингээд яваад би Португал хүртэл явсан. Турк хүртэл явсан. Би тэгтээ явахдаа зүгээр очиод нэг бодол тоноод юм уу дэлгүүрхсээд юм уу ресторанд очиод явдаг хүн биш. Би нөгөө айлуудын гүнд нь явж зугаалдаг учраас одоо зугаалах гэх юм уу аялах юм үзэх гэж явдаг учраас би Монгол хүн ямар баян юм бэ? Ямар баян орн бэ? Дэлгэр сайхан Монгол орн гэд би өдөр болгон би тэрийг бодож явдаг гэсэн айлуудаар яваад юм уу ингээд нөгөө хөдөөний энд ч гэсэн хөдөөний айлж чаар би бодож бид нар ямар баян улс вэ тийм ээ? Монгол хүн гэдэг ямар эрхчлөөтэй тийм ээ? Тийм бас одоо зүгээр энд би майхан бариад хөдөө гараад хончиж болохгүй шүү дээ зөвшөөрлгүй газар. Гэтэл Монгол дуртай газараа майхнаа бариад шорлогоо хийгээд идчихэд сайхан амарчаад буцаад хот ороод ирнэ. 5 өдрийн орой гараад нийтийн өглөө ажил дээр шууд яваад очиж болж байна.
Тэр бид нар яагаад ийм нөгөө нэг сайн сайхан болж байгаа юмнуудаа ярьж тэгээд саналаа хуваалцаж хэлцэж болохгүй гэж тийм ээ. Тэгээд нөгөө нэг төрүүчийн эргээд хэлээд байгаа ямар төвшөнд одоо бид нар чинь нөгөө ихэнх нь мэдээж нөгөө нэг ядуу дорой хөгжлийн бэрхшээлгүй ч юм уу тийм янз янзын нөгөө нэг санхүүгийн хямралтай хүмүүс байхгүй байгаа хаач байдаг. Гэтэл бидний нөгөө баян боломжууд хаана байна? Тэр баян боломжуудаа харъя л да тийм ээ. Баян боломжууд маань тэнд ерөөсөл манай хөдөө орон нутагт байна. Ерөөсөл айлуудын хашаан дотор төмөс ургаад ногоо ургаад хажуу айл нь үнэгээс сагаад хоорондоо зараа солиод идчихэв. Тэгэхээр бид нар баян улсын баян иргэд бид нар ганцхан өөрсдийнхөө хандлагыг нийгэмд оруулж байгаа уур амьсгалаа тэрэндээ бүр бат зогсож итгэх хэрэгтэй. Залхуу Монгол биш, баян Монгол, ажилсан Монгол, аргатай Монгол, сэргэлэн Монгол тэгж ээжж л бид нар хөгжинэ. Миний хувьд яагаад ингэж одоо эхэндээ очихгүй байх гэхээр надад нэг хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт нь гэх юм бол би ингээ гадаад ажил өөрөө явахгүй яасан гэж хүмүүс хэлж магадгүй. Зарим хүн бол одоо тэгээд тэндээ ажиллаа ингээ болж байгаа юм бол гэж болж байна. Тэгэхээр би эндээс нөгөө нэг өөрийнхөө нөгөө нэг мэдлэг мэдээллийг интернетээр хуваалцдаг, зөвлөгөөгөө өгчдөг, урал оцонго ингээ зөвлөгөөр өгчдөг, орон нутгата залуучуудаа нөлөө өгчдөг учраас надад энд байгаад ахад надад тийм гарцтай биш. Гэхдээ би өөрөө нөгөө нэг уушгины маш хүнд астмтай одоо эрүүл мэндийн шалтгаанаар цагаачилсан учраас энгийн агаар нь тохирдог учраас би эндээ байгаад идэг. Тэгээд цаашдаа би чухам яахыг мэдэхгүй. Гэхдээ нэгтээ би 20-од жир зарцуулаа тийм ээ. Ажлын, амьдралын, мэрэгжлийн тийм ээ. Ингээд өөдөө уруугаа дэвшилттэй ингээд яваад ирчгээд өнөөдөр би нэг гайгүй аятайхан ажилд ингээд дуртай ажилтаа хийгээд амжилттай явж байхдаа гинт хэн би эх орон ч гэртээ харийгээд харьцаад би Монголд ч өгөөжгүй очоод нөгөө яг тэр жигээр ажиллах талбарт нь ч би хэрэгцээгүй ягаад гэвэл нөхцөл нь бүрдээгүй байдаг тэр яг орчгоод орохоор тийм ээ нэгдэх юм миний нөгөө нэг яг тэр чиглэлээр ажиллаж байгаа тийм байгууллага энэ төр чинь аль хэдийн нөгөө нэг дотроосоо боловсруулад хүнээ авчиж байгаа. Гэтэл би одоо нэг очоод яхаар зэрэг ажлын байргүй болчихгүй бах. Хоёр дахь юм бол эрүүл мэндийн шалтгаан. Тэрэн дөрөв эндээсээ өгчөөд тэгээд энэ усад би бас амьдралын баталгаагаа бодоод өөрийгөө нөгөө нэг эн чинь улсын төсвийн байгууллагт ажиллахаар чинь нөгөө нийгмийн батламж яг өндөртэй байдаг. Тэрийгэ бодоод, эрүүл мэндэ бодоод, эндээс өшөө их юм сураад, тэгэд алсын зайнаас одоо бүх юм интернетээс болсон учраас би тэрийгэ хуваалцах маш их сонирхолтой байгаа. Тэгэхээр би Баян Монголын баян иргэн одоо цэгийг чийч байна, би ч байна. Бид нар баян хүмүүс. Бид нар нөгөө нэг ингэж ярьдгийс нөгөө сүнсэн цатгалан гялалзаж явдаг хүмүүс тийм ээ. Тэгэхээр өөртөөс энэ үгийг би түлхэж гарах юмсан л гэж би боддог. За маш их баярлалаа их сайхан үг байна. Ингээд эх орондоо баярч талгархдаг, эх орныхоо байгаа бүх юмд одоо баясаж хансан хүний үг баха гэж бодож байна. Ингээд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгвэл маш их баярлалаа Сарада. Тэгээд өнөөдөр маш чин сэтгэлийн яриа байсан гэж би бодож байна. Хувийн амьдралаа нууж хаалгүй өөртөө тохиолдсон эмзэг сэдвэрээ хүртэлтэй одоо элен далангүй ингээ ярьсанд маш их баярлалаа. Тэгээд хүнд хэрэгтэй маш олон зүйлийг ил тод ярьж чадсан гэд миний зүгээс бол маш их талархаж байна. Тэгээд өөрийнх нь ажилд нь маш их амжилтыг хүсье. Бас нэг юм үг байдаг. Таны хаанаас ирсэн чинь чухал биш ээ. Хаан хүрэх чинь хаана яваа чинь чухлаа гэдэг үг байдаг. Тэгэхээр өөрийн чинь одоо энэ их зүтгэл энэ өндөрлөгт хүрсэн байж таараа тэгээд энэ мэдсэн сурсан чадсан бүхнээрээ бас Монгол эх орондоо олон сайхан үлгэр жишээ авах зүйлүүдийг сонслоо. Ингээд ажилд нь маш их амжилтыг хүсье. Өөрт нь эрүүл энхийг хүсье. Ингээд сонсогч та бүхэндээ бас баярлалаа. Баяртай сонсогч та. Баяртай.